За нөгөө 9 хүсэлгээд бид нар үзээд дуссан тий 12 ертөнц 108 бэлгүн 9 хүсэл 99 тэнгэрээр хүчилсэн гэдэг. Тэгэхээр 9 хүсэл гэдэг ойлголт маань өөрөө Квен 900 гэдэг ойлголтоор яригдчихэж байгаа тий Квен 900. За Квен 900 гэдэг нь болохоор 9 ийм талбар дээр одоо өөрийгөө удирдах сурах 9 ийм стандарт одоо байна гэж үздэн тий. За ир гэдэг нь болохоор туул хийх буюу аливаа зүйлийг туулах чадвартай. Тэгэхээр тэр туулж байгаа зүйл нь юу гэдгийг одоо тэрний арталт ямар үр дүн гарах гэж байгаа юм бэ гэдгийг бас ойлгоцсон хүн байна шүү дээ. За ир буюу удамшил зохистой цэвэр эрчим гэхээр тэр хүний ойр эргэн тойрон байж байгаа үйлдэж байгаа үйлдэл идэж байгаа хэрглэж байгаа амьдралын хэм маяг нь бол яг нь бүгдээрээ зөв цэвэрт одоо тэр байгальд байх хэвээр тийм эрчим энергитэй эдээ ундаатай. За үйл нь буюу хийж байгаа бүтээж байгаа зүйл нь бол бас тэндээ зогтцсон байх юм байна. За 4 буюу авьяас ур чадвар. Тэгэхээр тухайн хүний өөрийнх нь одоо тэр заяамал ур чадвар тэр ур чадвар дээр суйрлаад тухайн хүн одоо тэр орон зай дээр эзэн болж тэр орон зайг эзлэх энийг хэлээд байгаа 4 гэдэг. За тэгээ өрөө буюу үр зүрхний одоо тэр хандлага. Тэгэхээр монголчууд одоо энэ 9 хүслээр ингээ харахаар бүгдээрээ өр нингэн буюу өрн дээрээ өрн нээгдсэн арт түмэн. Тийм ч учраас нөгөө 9 цагаан хүсэлтэй гэдээ яриад байгаа шүү дээ тий. Дандаа цагаанаар ингэж одоо тэр өрн цав цагаан сэтгэлтэй сайхан өрөвч нинжинг одоо бидний нөгөө нэг бурхны номоор ярих юм бол инрэл нэгүсэл гэдэг. Тэр инрэл нэгүсэл гэдэг чинь өрн нэгцүү хүн дээр үүсдэг. За тэгээд өв буюу оюун санааны өв гэж байгаа. Тэгэхээр өв соёл, өв уламжлал, тий? Өв одоо ухаан. Одоо энэ өвд. За инээ буюу эв нэгдэл. За энэ энийг болохоор яг номон дээр болохоор эм квен зүгээ бичсэн байдаг. Эм. Тэгэхээр эм буюу эмэгтэй одоо ур чадвар ахгүй энэ өөрөө цаана. Тэр эмэгтэйлэг буюу тэр эм гарч байгаа эрчим бол нэгдүгээр зөвлөлийн эрчим байгаа даа. Хоёрдугаар талаар яаж тэгэхээр тэр эрчим өөрөө тэр хүний уйрдаг, хайлдаг, зөөлөлдөг, ухааруулдаг тийм эрчим байгаа учраас энэ гэдэг эрчим бол эв нэгдэл гэдэг зүйлийг агуулж байна цаана. Тэгэхээр эмэгтэй хүн бол яг нь тэр эв нэгдлийг бол маш сайн хийж чаддаг. Тэр найрсаг харилцаа хийж чаддаг хүмүүс ахна шүү дээ. За бэлэг буюу мэдүүл зөхөх гэж байгаа. Тэгэхээр энийг бол бид нар алтан дээд үнний аялгау буюу номоороо онлоо одоо юу дүүцүүлж ойлгоно гэсэн шүү дээ. За зам буюу дадал. Зан квензүү гэж байгаа. Тэрийг болохоор дадал буюу өдөр тутмын үйлдэл. Тэр өдөр болгон хийж дадуулах хэрэгтэй. За энийг болохоор зан квензүүг болохоор бид нэр заншил гэж нэрлэж байгаа. Зан квензүү бол зан заншил гэдэг шүү дээ бид нар тий. Тэгэхээр тэр заншил болно. За зүн буюу энэ нь удирдах, манлайлах ур чадвар. Тэгэхээр энэ зүн квензүү гэдэг бол аливаа зүйлийг одоо тэр утга төгөөлдөр хийгээд үр дүнгийн дандаа юм сайн сайхан зүйл рүү гаргаж чаддаг. Тэр манлайлагчд байх ур чадвар ахна шүү дээ. За тэгэхээр ийм 9 хүсэлттэй байх юм байна. За 99 нь тэнгэрээр хүчилсэн гэд хэлсэн тийм үү. За энэ дээр болохоор 9 хүсэл гээд 8 оюуны дахаар оруулаад өгсөн байна. 8 оюун гэдэг ойлголт байна. Тэгэхээр хүний тэр оюун санаа бол ингээд 8 талбар дээр байна. Бас 8 талбар. За эхнийх нь болохоор 950 мөлөсөө гэж. Тэгэхээр мөлөсөө гэдэг ойлголт чинь юу вэ? Хатамалд. Мөлөсөө гэхээр бид нар юу хэллээ түрүүний хичээл дээр? Мөлөсөө гэдэг чинь. Мянган би сайн санахаараа хэлье. За Стийн төлөө шүү дээ. тий. Нэг талдаа нөгөө нийтийн төлөө сэтгэл баггүй. Тий хүний төлөө сэтгэл. Тэгэхээр нөгөө мянган яг тэр мөлсөгийн тодорхойлт буюу тэрийг болохоор мянган өр дэлгэрсэн, өрн дэлгэрсэн одоо тийм сэтгэлтэй хүмүүсийн сэтгхийн сурлаг гэдэг байгаа байхгүй юу? Нэг нэгээсээ суралцж байгаа сурлаг гэдэг. Тэгэхээр мөлсөө гэдэг ойлголт болохоор нэг талдаа бид давшлаад хэлэх юм бол зүрх сэтгэл нь бусдын төлөө байх гэж ойлгоно. Тэгэхээр энэ мөлсөг болохоор өв дээдс болохоор тоолоо гаргаад ирсэн байна. 950 мөлсөө. За тэгэнгүүт дараа нь үүслийн 3 эрдэнэ гэдэг ойлголт байна. Үүслийн 3 эрдэнэ.
За үүслийн 3 эрдэнд юу орох вэ? Би оюун сүнс. За биш. Үүслийн 3 эрдэнэ болохоор нь штэ. Гэрийн тоон дээр. Гэр гээд бүтцийн тоон дээр. За бүр бичээд авчих. За тэгээд үүслийн 3 эрдэнэ болохоор хаан эрдэнэ, айл эрдэнэ, 5 тусгаар тогтнол эрдэнэ гэсэн ийм 3 зүйл орно. За хаан гэдгийг юу гэж ойлгосон? Синти дээр суугаад байгаа юм хаан юм уу? Эсвэл одоо арай өөр үүрэгтэй хүн юм уу? Удирдагч юм уу? Хаан гэхээр юу гэж ойлгож байна? Одоо үлсийн 3 эрдний нэг нь хаан эрдэнэ гэчлээ шүү дээ. Хин хинд нь хэрэгтэй ашигтай байдлаар удирдах. Тий бүгдэнд нь ашигтай байдлаар удирдах байгаа хүнийг. Тий. Тэгэхээр тэр хаан эрдэнэ гэж байгаа хүн болохоор бүгдийг засаж чаддаг, бүгдийг манлайлж удирдах чаддаг. Тийм авьяас төгөлдөр буюу удирдагч манлайлагчийн хамгийн дээд ур чадварыг эзэмсэн байхгүй юу? Тэгэхээр үүслийн 3 эрдний дээр нь гараад ирчих. Одоо тэр нэгснэ гэрийн бүр дээдлэлд нь гараад ирж байгаа байхгүй. Тэр удирдагч. Тий тоонноос дээшээ гараад ирчих. Тэгэхээр хаан эрдэнэ гэж эрдэнэ байна. Айл эрдэнэ гэдэг нь эрдэнэ байна. Айл гэдэг юу гэж хэллээ? Өрх гэрийн дотоод. Тэг. Тэгэхээр өрх гэрийн дотор байгаа эв нэгдэлтэй орон зай хэлэх нь шүү дээ. Яг өрх гэрч системийн дотор байгаа байхгүй юу? Тий. Өрх гэрчин дотороо систем дотор ороод явчих шүү дээ. Тий. Тэгэхээр ер нь айл гэдэг үг болохоор ай илэхгүй ай. Ай гэдэг үг мэдэн тийм үү? Оддын ай. Бид нар одоо галакси гэдэг шүү дээ, тийм үү? Ай. Сүүн зам галакси гэдэг байгаа шүү, тийм үү? Тэгэхээр тэр чинь ай үстэй. Сүүн зам ай гэж хэлж байгаа, тийм үү? Тий. Тэгэхээр тий орон зай байхгүй юу? Тэгэхээр тэр удирдах байгаа орон зай нь өөрөө яах нөхөр эв нэгдэлтэй орон зайг тэр удирдахч байх нь хийх нь шүү дээ. За тэгээд тэр орон зай нь болохоор 5 тусгаар тогтнолтой буюу өөрсдийн ондоошлолтой байх хэрэгтэй. Одоо бид нар бусдаас шалгах ондоошлол нь юу юм? Тэмдэрдэг. Нүдэлчин сайттай. За тэгтэл бид нар одоо ингээд дөрүүлээ сууж байна. Дөрвөн ондоошлолтой. Тийм үү? Бид дөрөвт одоо ярих юм бол хувь хүний хувьд аваад үзэх юм бол одоо юу гэдэг сэтгхүй сурал одоо юу гэдэг сурсан сургууль нь өөр, одоо амьдардаг газар нь өөр, одоо аав ээжийнх нь яс заншил гэр бүл дотроо одоо харилцдаг, баримтлагдаг зарчмууд нь өөр. Гэх мэтлэнгээр энэ ондоошлыг нь болохоор 5 тусгаар тогтнол гэдэг байгаа байхгүй юу? А гэхдээ монголчуудын нийтлэлд нь аваад үзэх юм бол бид нар монгол гэдэг дээр буцаад иргээ нэгдчихэж байгаа байхгүй. Тэр ондоошлол байсан ч гэсэн нэгдчихэж байгаа. Гэтэл тэр монголчууд нь болохоор дэлхийн нөгөө үндэстэнгүүдээс бас ялгаатай. Тэрийг нь болохоор 5 тусгаар тогтнол гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр альва зүйлийг яг нэг дифференциац буюу ялгаж гарч ирж байгаа шинжийг хэлж байгаа 5 тусгаар тогтнол гэдэг. Тэгэхээр тийм 5 зүйл гэдэг байхгүй. Тэрэнд нь. За нэгдүгээрт нь болохоор яаж юм гэхээр цусны тусгаар тогтнол. За газар нутгийн тусгаар тогтнол болохоор орон зайн тусгаар тогтнол гэдэг байхгүй. Тий, орон зайн тусгаар тогтнол. Яг гэвэл Монгол газар нутаг одоо юу гэдэг Африкийн газар нутаг хоёр өөр тийм үү? Юугаараа өөр юм? Цаг агаараараа өөр шүү. Эрчим энергиэрээ өөр шүү. Байгалийн зүй тогтцоороо өөр шүү. Ан амтан урмлаараа өөр шүү. Тэн дээр чи хүмүүс байгаа үсттэй. Африк хүмүүсийг хараа бид нар юугаар энэ Африк байна гэж яаж таньдээ? Тийм шүү дээ. Харагдаж байгаа байдал нь чинь тэр чинь нөгөө нэг бор царайтай байгаа шүү, тийм үү? Гэтэл бид нар арай өөр царайтай байгаа шүү. Тэрэндээ адилхан тэр орон зайн тусгаар тогтнол гэдэг бол тухайн орон зайд үүссэн байгаа ондоошлол нод байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний хувьд ондоошлол нь ямар вэ? Бид нар чинь юм Азад байна. Азийнхаа бүр ингээд өндөрлөг газар байгаад байна. Тийм үү? Монголчууд. Гэх мэтлэгээр тэгэхээр энэ тусгаар тогтнол гэдэг ойлголт маань өөрөө бусдаас ялагдчихж байгаа тэр ондоошлыг хэлж өгч байгаа байхгүй юу? За тэнгууд нэгдүгээр за чиний хэлснээр орон зайн тусгаар тогтнол байна. Өшөө. Цусных. За цусных яагаад байх ёстой? Юу гэж хэлсэн? Юу гэж ойлгодог вэ? Төслийн мэдэл цусаар дамжиж ирдэг болохоор.
Тий. Тий. Талаар нэг болохгүй юм бол. Тий. Тэгэхээр тэр хэрвээ байхгүй болчихвол яах вэ? Тэгвэл мэдээлэл дэмжиж ирэх. Ааха. Тий. Мэдээлэл нь дамжиж ирэх буюу тэр мэдээллийг бид нар авч чадхаар болчих байхгүй юу? Хүн. Яг тэр мэдээлэл нь бол уг нь байгаад байгаа юм. Өндөр мэдээллүүд нь байгаад байгаа. Гэхдээ бид нар яг нөгөө өөртөө тэрэнд нэг залгагддаг юм залгуур авах гэдэг шүү дээ бид нарт чинь. Тэр нь байхгүй болчихдог байхгүй. Тэгэхээр цусны тусгаар тогтнол. За дараагийнх нь. За соёлыг болохоор тархины тусгаар тогтнол гэж хэлнэ. За яг тархины тусгаар тогтнол. Тарих. Тэгэхээр тэр чинь өөрөө сэтгүү яваад байгаа байхгүй. Тарих оюун сэтгүү. Тэр Монгол хүний сэтгүү, одоо Европ хүний сэтгүү, Африк хүний сэтгүү яах нь вэ? Ондоочлороо дамжуулаад өөр ахна шүү дээ. За тэгэхээр тэрийг тархины тусгаар тогтнол гэж байна. За 3 болчлоо. За хамгийн эхлээд орон зайн тусгаар тогтнолыг хэлсэн тийм үү? Хоёрт нь болохоор юу хэлсэн? Цусны тусгаар тогтнол хэлсэн. За тархины тусгаар тогтнолыг болохоор соёл гэж хэлчихлээ. За дараагийнх нь ахуй. Ахуйн тусгаар тогтнол. За ахуйн тусгаар тогтнолыг бид нар юу ойлгох чинь? Тэр өөрийнхөө бодож байгаагаа л яриад буруу зөв гэж хэлэхгүй. Тий. Монгол гэх махс үг. Дээл. Ингээд дэш ингэж тат. Тий. За. Эдийн засгийн. За ахуй чи эдийн засаг орно. За өшөө. Өнөөгийнхөр бол эдийн засаг орох гэдэг юм тийм үү? За. За ахуйн тусгаар тогтнол гэдэг бол тэр болохоор яг ахуйн 10 түгээмэл гэдгээр бас орно. Одоо орж ирдэг. Тий. За тэгэхээр ахуйн тусгаар тогтнол гэдэг бол тэр бусдыг Монгол ахуй буюу тэр гадны ахуйнаас өөр байгаа байхгүй Монгол ахуй чинь. Хэрэглээ шүү дээ. Тий. Тэгэхээр бидний хэрэглээ байгаа байхгүй. Яг тэр Африк хүний идж байгаа хэрэглээ өөр үстэй. Өмсөж байгаа орон гэр нь өөрөө. Амьдарж байгаа амьдралын хэв маяг өөрөө. Тий. Тэгэхэд Монгол хүнийх ямар вэ? Бас өөр байгаа шүү дээ. Гэтэ солонгос хүнийх ямар байгаа юм? Бас өөр байгаа. Хятад хүнийх ямар өөр байгаа. Тэгэхээр тэр ахуй гэж байгаа зүйл маань болохоор тухайн хүний амьдралын одоо тэр хэрэгцээг хангаж байгаа зүйлүүд ахна шүү дээ. Гэтэ тухайн газар нутгтай холбоотой. За дараагийнх нь за 4 болчлоо. За нэгдүгээр болохоор бид хэд юу ярьж ийм хэрэг ингэж байна. Одоо энэ үүслийн 3 эрдэнэ гэдэг энэ хоёр дахь ойлголт байна да. Энэ маань болохоор за нэгдүгээр болохоор айл эрдэнэ гэж байна. Айл эрдэнэ. За хоёрт нь болохоор хаан эрдэнэ гэж байна. За гуравт нь болохоор 5 тусгаар тогтнол эрдэнэ гэж байгаа. За 5 тусгаар тогтнол эрдэнэ маань өөрөө 5 зүйлээс тогтож байна гэж ярьсан. За хамгийн эхлээд юу гэсэн бэлээ? Атом болт хэлээ дахиад тавтъя. Газар орны. За газар орны буюу орон зайн тусгаар тогтнол байна. Тэрийг болохоор орон зай гэж хэлнэ, хил хязгаар гэж хэлнэ заяа. Тий. Тэгэхээр заавал орон зай хэрэгтэй болдог байхгүй юу? Тэрийг хадгалах хэрэгтэй. тий. За тэгэхээр нэгдүгээрт орон зайн тусгаар тогтнол буюу хил хязгаарыг хэлсэн. За өшөө. Цусны цус буюу гений мэдээлэл. За дараагийнх нь Сэтгүү буюу соёлын. сэтгүү буюу соёл буюу тарих. Тарих нь яг хэллэгээр бол тархины тусгаар тогтнол гэж хэлэгдэнэ. За дараагийнх нь Ахуй буюу. ахуй хэрэглээ. За Тэрхийн тулд биднэрт махан бие чинь заавал хэрэгтэй байгаа шүү дээ. Орон байр хэрэгтэй болно, мэдэж уух хоол хэрэгтэй болно. За тэгээ амьдралын тэр нөгөө яаж тэр хэрэглээгээ үүсгэх үү гэдэг зүйлийг хэрэг. Тэгээ тэрийг чинь ахуйн тусгаар тогтнол гэж хэлдэг. За тав дахь нь юу? Их засаг. Их засаг буюу энэ өөрөө систем баггүй юу? Нөгөө том бүлийн хамтын хариуцлагын систем. Тэгээд энэ чинь нөгөө хууль гэж бид нэр одоо гэдэг их засаг чинь хаж төрөх ёс зүй гэж хэлж байгаа байхгүй юу? Бүх зүйлийг яг ингэж ийм л байх ёстой гэдгээр одоо хийн гэсэн үг. Их засгийн тусгаар тогтнол гэдэг. Систем ажиллаж байгаа гэсэн үг байхгүй юу? Зөв аж төрөхийн хуульчилж өгсөн нь өөр их засаг байхгүй юу? Хүмүүс чинь нөгөө янз бүрээр бодоод байна шүү дээ. Бид нэр бүгдээр өөр учраас инх сувныг өөр бодно тийм ээ. Одоо боён шиг нэг өөр солонгоо нэг өөр бодно. Өөр амьдрахаар чинь энэ чинь уус болж оршин тогтоод хэцүү тийм ээ. Тэгээд нэгтгэд яг ингэж амьдрын шүү гэсэн нь өөрөө их засаг өөр байхгүй юу? Тэгээд зөрчгийн бол одоо хатуу шийтгэн. Дагаад амьдрах нь бол яг үгүй яг зөв явна гэсэн нь өөрөө ёр болоод ирж байгаа байхгүй юу? Ёсыг даг ёрыг үлдэж болохгүй гэдэг. За тэгэхээр үүслийн 3 эрдэнэ гэдэг бол
яг нөхөр Монгол хүний юм одоо тэр бидний ингэдэг нэг хамгийн дээр байж байгаа үнд зүйл буюу вишн байхгүй юу? Алсын хараа гэсэн. Алсын хараа. Тэгэхээр бүгдээрээ ингээд нэг өөр сэтгэх. Одоо бид нэр хувь хүний өвчлгээд өөр сэтгэхэд байгаа шүү дээ. Ирэх чөлөө өдр гэдэг яриад байгаа. Тэг ширэх гэдэг яриад байгаа. Гэтэл өвдөц яаж юм гэхээр тэгээд явхаар тарж утарчд юм аа. Тэгээд нэг үндэстэн болоод нэг орон зай дээр оршихын тулд зорилгоо нэг болох гэдэг байгаа байхгүй юу? Бүгдээрээ тэр одоо хаанч байдیں۔ Тийм ээ. Орон зай хувьд одоо тэр усд вэ нөө, домон говь вэ нөө, хол байсан ч гэсэн зорилго нэг болчоор энэ дээр юу өсч ийнү гэхээр нөгөө орон зай дээр бүгдээрээ нэг тишээ чиглэхээр энэ нэг юм гэр шиг юм үсэт байгаа ч тийм. Одоо тэр холч байсан, энэ ч байсан. Яг тэр төв зэг дээрээ бид нэр Монгол хүн шүү гэдэг дээрээ нэгтчихээр энэ энергийн хувьд юм гэр шиг орон зай өсч байгаа нэг гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгээд яаж ийнү гэхээр бүх хүмүүс тэн дээрээ хамрагдчихна. Бүгднгийнхэн зорилго нэг учраас тэн дээр маш их хүч хөндлөгдөн шүү дээ. Бүгдээрээ Монголынхаа төлөө зүтгэе гэхээр чинь тийм ээ. Бүх боломжууд тэн дээр. Тэгэхээр таны амьдрал ч гэсэн тэрэн дотор явж байгаа учраас бүгдээрээ хамтдаа хариуцчихаа гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр улс болж тогтно гэдэг нь өөрөө үүслийн 3 эрдэм гэдэг зүйл рүү чиглэхийг хэлнэ гэдэг. За дараагийнх нь болохоор эрен цэвэр өв гэж байна. За эрен цэвэр өв гэдэг болохоор монголоор амьдраад, монголоор оршоод, за тэгээд монголоор одоо ингээд байсны үр дүнд үүсдэг өв багхгүй юу? Өв гэхээр юу гэж ойлгох вэ бид нар? Өвлөгддөг зүйл. Үр хөвгтдээ бид нар яах нь вэ? Зааж өгнө. Бидний мэддэг зүйлээ яах нь вэ? Тэр сайн болгоныгаа яах нь үр хөвгтдээ дамжуулаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр эрен зүйлийг бид нар өвлүүлдэг байхгүй юу? Үр хөвгтдээ. Хойч ирээдүйдээ. Яг л бид нар чинь ингээд нэг ирээд буцчихж байгаа шүү дээ, тийм үү? Тэр Монгол ондоочлоороо бид нар юмаа таниулсан хүмүүс чинь Монгол тэр амьдралын утга учирыг яах нь вэ? Оюун санааны хувьд энэ 8 оюун гэдэг байгааз оюун санаанда энэ эрен цэвэр өвийг хүүхдүүдтэй өвлүүлдэг байхгүй юу? Монголын амьдралын философи. Монгол хүний амьдралын философи үнц нь байхгүй юу? Эрен цэвэр үнц нь. Одоо эрен цэвэр өвийг бид нар ингээд үзтiin 18 төрөл 5-5-аараа ингээд дотор ангиллагддаг, багцлагдчихдаг. Тэгэхээр тэрийг яг ингээд наривчлаад үзэхээр энэ дандаа оюун санаагаа ажилуулах юм байна. Энэний цаана энерги мэдээллийн хувьд Энэ нөгөө нэг явж идэг. оюун 8 оюун буюу 8 чуу ин гэдэг байгаа. Чуу ин. Чуу буюу сонголт хийх. Нөгөө чуу үнэн гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр зөв дээрээ сонголт хийгээд ин буюу зүрх сэтгэлийн өргөн энтэй байх. Ийм оюун санаа шиний чинь өвшөө гэж хэлж байгаа байхгүй. Эрен өв байна. За дараагийнх нь болохоор нь шүү дээ 35 эрдэм гэж байгаа. Эрдэм. Эр буюу нөгөө нэг Куэн 9 зүгийн удамшил зохистой зүйлээр дэм буюу нэгээ дэмжих харилцаа хийж өгдөг манлайлагч хүний 35 эрдэм. Тэгэхээр энэ 35 эрдэм гэдэг бид нар бас одоо яг энэ хичээлүүд дээр үзэхгүй яг ер нь бол явандаа үзнэ. Энэ 35 эрдэм гэдэг эрдэм бол яг удирдагч хүнд байх ёстой эрдэм. За би удирдагч болно. Би одоо юу гэдэг хүмүүсийг цаашаа манлайлнаа гэж байгаа хүн бол энэ эрдэмийг сурна гэсэн. Энэ яагаад тэгэхээр мөлсөөс өртөө өснө. Эднэрийг ингээд дараалуулж ичсэн байгаа байхгүй юу? Энэ 35 эрдэм энэ дээрээ гараагүй. Тэгэхээр эхлээд мөлсөө чинь байгаад дараа нь үнцэн чинь байгаад тэгээ өв буюу юуг бид нэр одоо авч юуг бид нар цаашаа дамжуулах ингээд тэгээд одоо яах нь тэр дамжуулах зүйлээ мэдсэн хүн яах нь манлайлах нь шүү дээ. Нөгөө нөлөөлөл хийж өгөх нь шүү дээ. За дараа нь болохоор Куэн 9 зүгээд түрүү чи дээр үтсэн. Нэг хувь хүний өөрийнх нь ур чадвар ахна шүү дээ. Хүн шигэн болгодог ур чадвар буюу би яг л ийм л байх юм бол яах нь одоо нөгөө нэг энэ стандартад буюу энэ ойлголт онол тохирох юм байна гэж өөрийгөө яах нь шинждэг ойлголт ахна шүү дээ. Куэн 9 зүг. За дараа нь болохоор энэ 35 эрдэм гэж байгаа энэ зүйл маань 99 аргачлал буюу 99 хур болж задарна. Хур гэдэг үг болохоор ку у эр гэж бас кур гэж дуудана. Яг л х к2 чинь өв монгол хэлэнд бол адилхан дуудагддаг байхгүй юу? Заримдаа хийгээр дуудагдаад байна. Кур гэд. Заримдаа хур гэж дуудана. Тэгэхээр энэ өөрөө ардаа 99 аргачлал. Тэгэхээр 35 эрдэм өөрөө 99 аргачлалаар задарна. Дотроо ингэ хуваагддаг байхгүй юу? За мэдлэг танилцах эрдэм гэхэд дотроо 3 юм хуртай. Чукур, чуукур гэдэг ая. Чуу гэдэг тэр нэг сонголтын залгаад ард нь хур, чуу хуртай. Тэгэхээр чукур гэдэг ойлголт болохоор аргачлал гэсэн үг байхгүй. Монголоор одоо биднийхээр бол аргачлал гэдэг. Дээр одоо өв монгол хэлээр болохоор чуукур гэж байгаа юм. За тэгтэл
Энэ аргачлал нь болохоор жишээ нь хэд мэдлэлж танилцах эрдэм гэж байна. Эрдэм. Тэнгүү тэр болохоор ингээд 3 одоо юм чукуртай. Цоо мэдлэх, ил мэдлэх, эко мэдлэх гэсэн ийм 3 чукуртай. Цоо мэдлэн гэдэг нь болохоор одоо нэг өөрийнхөө бүх одоо юу гэдэг хийсэн байгаа зүйлээ хэлж мэдлэнэ. Одоо нэгсэндээ бид нар ингээд өөртөө би тийм ном зохиол яасан, би тийм сургууль төгссөн, тэгсэн гэд хэлж байгаа шүү дээ. Тэр чинь. Тэгтэл ээчүү мэдлэн гэж байгаа нь болохоор мэдвэл зөвхөн ойлголтоороо яг энэ алтан дээд үнийн аюулгүй хилэмлээ аваад бас мэдлж байгаа ойлголт. Гэх мэтлэнгээр ингээд тэр ингээд удирдагч нарт хийх энэ аргачлалууд нь өөр өөр гэдэг байхгүй. За дараа нь 99 тэнгэр гэдэг ойлголт байгаа. Нөгөө бид нэр үтсэн шүү дээ 99 тэнгэр гэдгийг. Юу гэж ойлгосон? За 55 44 байдаг. За өшөө. 2 баг. За 2 баг нь өшөө. Арга бэлэг нь өшөө. Яг үндсэн санаа нь юу байсан? Тэнгэр гэдэг. Яг зөв. Наадах чи хамгийн чухал байхгүй юу? Тэгэхээр тэр энэ мэдлгүүдийг авцсан хүн биш үү? Өөр өөрсдийнхээ талбар дээр үйлдэхийг хэлээд байгаа юм. Хүмүүст нөлөөллийг хэлээд байгаа байхгүй юу? Тэнгэр гэж ойлгоо. Нэгсэнд аргын бэлгийн ур чадварыг авчлаа шүү дээ, тий? 2 ур чадвар авчлаа. Тэгэхээр чи тэрийгэ үйлдэх боломжтой шүү. Талбар гэдэг юу гэж ойлгож байна хатан болд. Одоо үлдэх орон зай. Яг зөв. Тэгэхээр чиний талбар яг зөв талбар дээрээ буулгаж үйлдэх хэлээд байгаа. За чинийх дээр болохоор чиний талбар ямар талбар вэ? Чи энэ тэнгэр гэдэг батхаар. За би тэнгэр болохын тулд ямар талбар дээр байвал миний талбар гэж чи өөрийгөө ойлгох гэдэг. Яг тэр ажлын орчныг хэлээд байна уу эсвэл Бүгднийг бүгдийг хэлж байгаа. Ямар байхыг хэлээд байна уу? ямар байхыг хэлээд байна. Ямар байлгахын тулд чи тэр нөлөөлөх гэж байгаа нөлөөллийг чи хэлээд байгаа байхгүй юу? Ямар байлгахыг Тий. Миний ажил ч болохоор нөгөө хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэм маягийг зөвшөөрүүлж зөв болгож тэгээд эрүүл мэндийн дэлтгэх, ирж хүчтэй байх, стрессгүй, аливаа юм зөв нөгөө шийдвэр гаргах суурь нөгөө биеийг Тэгэхээр яаж юм хэр нөгөө оол биеийн бэлтгэс гадна оюун санаанд нь чи юм хийх гээд шүү дээ. Энэ талбар чинь өөрөө. Тэгэхээр чи энийг мэдснээрээ яаж юм хэр оол биенээс гадна оюун санаагийн давхар удирдаад явчих юм бол наад хүмүүс чи яаж юм хэр илүү хурдан яах нь зөв амьдралынхаа хэм маягт орох байхгүй юу? Тэгэхээр чиний талбар бол нэг тийм талбар авах гэдэг шүү дээ. Тий. За хэний буян шиг болохоор энэ тэнгэр гэдгийг өөрөө чи өөрийнх дээр юу гэж ойлгож байна? Юу? Одоо ямарсаа хүчин тойрны хүмүүст бол тий яг зөв. Бүлнээс тий 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 хамгийн нэгдүгürt бол бие өөрчлөгдснөөрөө тэгэд одоо тэр хүмүүст нөлөөлөх юм байна. тий. Тэгээд цаашаага магадгүй одоо энэ өвгдийн эрдмих ч юм уу те ингээд хүнд зааж болно шүү дээ. Тий. Тэгснээрээ бас ингээд хүмүүсийг илүү монгол сэтгэхүйгээр тий өөрийгөө яг яаж зэгцлэх үү тий амьдралаа яаж өөрчлөх үү одоо энэ зовлон гэдэг зүйлээс яаж өртөхгүй байх уу өртсөн бол тэндээс яаж ангиж гарчих уу яг зөв. Яг зөв. За сайнаа тэндээ тэнгэр гэдэг дээр юу гэж ойлгож байна? Одоо хүн ч өөр болохоор олон газар л одоо харилцаа хийж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр тэр орчин болгонд бол тодорхой хэмжээгээр нөлөөлөлөд бусдыг бол давуулах хэрэгтэй. За автобусын суулаа гэж бодчих тэр. Настай улсуудад манайхан бол суудал тавьж өгөх болчихжээ хүүхдүүд. Одоо тэдний ч уурлаад ажиллаа загнаад байлт биш. Өөрөө буцаад. За та бүр хоолоо уусаад дуудаа. За та ишээ суучих. Нөлөөлж байна тий. Тий. Одоо ингээл хүмүүсүүд ингээл босоод буулаа. Нас туунуудад та ишээ суучих гэж. Одоо хүүхдүүдэд нөлөөлөл. Тэгж бий болгож өгөхгүй бол ердөөсөө манайх тийм хуучны бол байхгүй болчих. Автобусанд ороход хүртэл бол төрүүлээд хүүхдүүдэд оруулчих, настай улсууд оруулчих гэж одоо улсуудад. Энэ маань бол яг нэг одоо юу гэдгийг бусдад ингэж хандж яах гэдэг маань бол одоо нэгсэн тэр усаа дараа нь бол тэгээд бас тодорхой хэмжээгээр нөлөөлөх баха гэж бодоод үлдээд байна. За юун дээр бол өрх гэртэр бол яг хөглөр одоо хүүхдүүд ч гэсэн ажил сургууль гэдэг чинь асуудал болж байна. Тэгэл тэдний чинь
бас л хууч ингэдэг гэж ойлгож байгаа яа тэгэлээс хийлэгдэлээс одоо болохоор бас нэг тодорхой юм чи өөр нүдэн дээр нь юм ашиг үрдэж ярьж байгаа л. Тэнгүүтээ бол яг урдуур нь орохоо билсэн бас. Наа талхмалхыг авдаг гэсэн чи одоо бол тоосон байл байж л өөрөөсөө харъя гэдэг. Тэгээ өөрөөсөө бол авч чадах шиг. За яг одоо миний өөрөө бодож байгаа талбар бол энэ төр засгийн хэмжээнд бас байх юм болоо. Одоо нэг төгжрлээ бууруулахын тулд бол хүн бүр одоо тэр төгжрлийн эзэст нь болж байгаа шүү гэдэг бас одоо ойлгох хэрэгтэй. Тэгэхээр яаж яах вэ гэхээр би энэ бүр телевизэр ч юм уу бас нэг ярмаар байгаа байхгүй. Ер нь бол хүн бүр бол төгжрлийн эзэс болж байна. Яг гэвэл өнөөдөр дугаар хязгаартал бол айл бүр 2-3 машин тоолцсон. За хотод шаардлахгүй байж чинь маш их хүнтэй залуучч зүгээр ингээд ганцаараа л ингээд явж байгаа юм. Тэгэхээр энийг бол нийтийн унааг нь бол нэг 11-12 бол байнга залгаж байгаа. Автобуснуудаа сайн явуулаач ингээд нэг. Гэхдээ тоог нэмэхээсээ биш. Тэр чинь нэг яг төгжиж байгаа цэгүүдээ нь болоод тэрэн дээр нь ингээд уяахтан ингээд юу явуулаач. Зарим цагтаа гэж бүгдийн зогсоох биш. Автобусуудаа явуулчаад дараа бүсээ чиглэл явуулдаг юм байна. Тиймэрхүү нэгээч хэл байж байна. Нэгсэндээ яг нэг төр ажиллахгүй ч гэсэн төрийн ажлыг бас гаднаас нь харж өгöd бас тийм зэтлэм өгөх гээд байна тийм үү? Тийм, мессеж өгөх гээд байна. Тэр нэг нийтийг хамруулна гэдэг нь бол автобус шиг машинууд дээр бол өөрөө жишээ нь би машин унахгүй аль болох унахгүй явж байгаа гэсэн. Одоо 7 нөхдөд бид тэр хагас хүчин сайдлууд өдөө бөөнөр явахаас ш. Яг ингэ энгийн хэрэглээнд бол одоо хөөхтгөө нэг хөөхлөж юм тэр улсуудад бол яг энэ бас нэг тийм зөв шийдэл биш шүү. Та өөр түрээсгэр ч юм уу хэрэгцээд байд авч болох юм шиг гэдэг юм хэлдэг чинь. Яг нэг янз янзаар улсууд хүлээж авдаг. Тэгэхээр тэр улсуудыг чи бас бүгднийг нэг дурын татчих юм гэсэн. Ойлгуулчих юм бол бас болчих юм бол. За тэгэхээр өөрөө бас тэрийгээрээ үйлдээд бас үлгэрлэх гээд байна тийм үү? Тэгэхээр бас тэнгэрээ болох гээд байна. За солонгоо өөрийнхөө талбар дээр тэнгэр гэдэг ойлголтоо яаж хийх төстэй юм л да. Өдөртчмээс амьдралаа. Гэр орны ах дүүнэр найз нөхөд эднэртэй бас зөв үлгэрдээр л тэгээд наад цаадаа эмхтэй хүмүүс чинь бидний үе чинь тархлаахгүй стресстэй нийгэмд байгаа. Тэгээд өвчин зовлон одоо энэ стресс нерв энэ бүх өөрөөс чинь болдог шүү гэдээ аль болох тайвшруулах тал дээр бас нэг тийм эмхтэй болсны бас нэг давуу тал нь гэх юм уу да нэг эмхтэй хүн чинь өөрөө ярьж нэг стрессийг тайлдаг шиг яриад тэрийг ингээд зөв болгоод тайвшруулад тэгэл наацгаа санаатай адилхан ингээл машинаас унахад байлаа л тийм маш их алхаж байгаа. Тэгээд спортоор өөрөө хажуугаар нь хичээлээс гадна дахиад алхах гэдэг бол гоё жин хасч юм. Ер нь бол ихсэн биж гэх юм байна. Үгдээс уламж гоё чи юу хэрэглээд байгаа гэдэг тийм би нөгөө удамшил загстай одоо бид яриад байгаа нэг ир гэдэг байгаа тийм яг зөв хоолой одоо тарны мац ч юм уу маха багай гэдэг яг зөв цагтаа унтаад гацтаа дундаа ч юм уу тийм зөксгүй хоол хүнсийг хэрэглэхгүй одоо янз янзын ховж юу телевизэр фейсбુક одоо телевизэрийг бүр асаахаж бас хэрмээр бүх юмнаас ингээд өөрийгөө холдуулангууд өсөөсөөгөө цаанаас их гоё амар амгалан тайван. Тэрийг л найзуудтай л түгээрэл. За тэгэхээр яг нэг өөрөөрөө үлдээд байна шүү дээ тий бүгд яг өөр өөр ингэсэн талбартай байгаа даахгүй бүгдээрээ үлдэх талбартай. Тэрийг бүгднийг нийлүүлээд 99 ерөөсөө бидний тэр үлдэж байгаа бүх талбар чинь л 99 аахгүй. Тэрийг хэлээд байгаа. Тэгэхээр хүн болгон өөр өөрийнхөө талбар дээр өөр өөртөө нөлөөлөх нөлөөллөөрөө үлдээд хийгээ явж байгаа чи өөрөө тэнгэрийн эхлэн ахгүй. Одоо бид нар яаж нэг онолтойгоор хийгээд байна. Онлоо үзчихэд хийх юм бол энийг бүр ингээд дэлгэр хийж болох боломжтой гэсэн. Бид нар энэ эрдэм номыг ингээд нэг сонсснороо хүн нөлөөлөх хэрэгтэй юм байна гэдэг сэрэл аваад байна шүү дээ. Тэр нь зөв рүү чимэглүүлэх хэрэгтэй юм байна буюу мөсвөөр тэр хүмүүстэй аятайхан нөгөө хүмүүс сайхан амьдрах боломжтой шүү. Бие биенийг хүндэтгэлтэйг хандах нь бид нар сайхан амьдрахын эрхлэл юм шүү гэдгийг та нар ойлгочоод тэгээд л нөгөө өөр дээрээ үлдэх хэрэгтэй юм шиг дээ болоод. Энээс өмнө болохоор бид нар яах ёстойгоо мэдэхгүй байгаад байсан шүү дээ. Тэгэхээр энэ эрдэм ном үзнэ гэдэг чинь тэр оюун санааг аавна гэдэг чинь хүн ингэж харах өнцгөө өөрчлөлтийг хэлээд байгаа байхгүй юу? Бүгд хэлж ирж байгаа байхгүй юу? За тэгэнгүүт дараа нь энэ 108 хим чүү үүсүүн гэж байна. За энэ 108 хэмчүүсэн гэдгийг болохоор 108 төвшин сайхан гэж нэрлэж байгаа. 108 төвшин сайхан. За тэр нь болохоор юу гэсэн үг юм гэхээр энэ 108 төвшин сайхан буюу 108 хим гэж байгаа байхгүй юу? Хим. Хим гэдэг юу гэж ойлгож байна? Энерги. Энерги. За ямар энерги?
За эрчим. За 108 хим. Эрчим. Ямар энерги? Одоо тэр нөгөө өвгөд мөвгдийн юуны подкаст сонсохоор чинь химээр хүмүүс чинь химээр харьцдаг л гэдэг. За тэр химээр нэг юмар харьцаад байх юм байна. За тэр нь гэхдээ 108 байх юм байна, тийм үү? Тэгж хэлээд байна, тийм ээ? За тий нүдэнд харагдахгүй нэг юм байгаад байна. Тий. За тэгэхээр энэ 108-ын төвшин сайхан буюу нэгсэндээ энэ бидний дэлхий гэдэг гариг дээр амьдран оршиж байгаа бүх тэр бадгаалууд авч хурааж чаддаг хим буюу тэр зөв энерги нь чуу юм буюу тэр зөв байх эрчим энерги нь одоо бид нэг зөв юм хийгээд байхад энерги нь зөв л байна шүү дээ. Тэгэхээр энэ зөв энерги нь өөрөө яг л одоо дэлхийг гариг дээр энэ махан бие буюу энэ бадгаалыг авчихсан байгаа үед 108 байдаг байхгүй. Тэгээд энэ нь өөрөө 108-ын төвшин сайхан 108-ын төвшинг үсгэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө ихсүүд эртээ хэлсэн шүү дээ. Тансаг сайхан бид нар чинь тансаг сайхан болчиход байгаа шүү дээ одоо. Төвшин сайхан байхгүй. Тэгэхээр нөгөө хэмээ авчдаггүй болцсон. Хэм дутуу. Нэгсэндээ энэ байгаль чинь 108 боцор үүссэн байгаа шүү дээ. Манай дэлхий өөрөө 108 оршихуй нийлж байгаа бид нар л нараар дамжуулаад энэ энерги явуулаад тэр нь ингээд тоос чиг хийсний хуулиар ингээд хоригдлогцоор дэлхий үүссэн байхгүй юу? Тэгээд тэр дэлхий чи өөрөө дотроо тэрийг хураасан учраас гаднахаа бүтээдэг буюу гаднуудаа яг тэр энерги хуулиар яг л бас л тоос чиг хийсний хуулиар ингээд бүтээж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг үхээр бид нар ч яг адилхан тэгж бүтсэн гэсэн. Нөгөө нэг юм хомхын тоосноос бид нар бүтэж байгаа байхгүй юу? Тэгэхээр хүн байгаль нь өөрөө цэвэр яг онгон дагшнараа байх юм бол тэр хэмнэн авчгаараа хүн төвшин сайхан буюу юунд ч нөгөө ингээд шунаад байхгүй. Одоо монголчууд ч дээр үт юм биш шүү дээ. Юм хэрэггүй, илүү юм хэрэггүй. Нэг юм хандсан хинтэй. Шунлаг. Тий. Шунлагуу тэгээ тайван амгалан байдаг байхгүй юу? Гэтэл одоо болохоор яаж нэг энэ хот сүрэн газар дээр бид нэр тэр хэм дутаа байгалаасаа холтчоод тэгээд хэм дутаа хүн чинь нэг эвгүй айшсан гаргана, характераа өөрчлөгдөн. Тэгээд ингээд энэ хэм одоо улс орон өөрөө бүгдээрээ энэ хэмийг авах юм бол улс орон ингээд төвшин сайхан байх боломжтой болж байгаа байхгүй юу? Тэгээд бид нэр одоо яаж ийм нөхөр энэ хэм гэдэг зүйлийг яг тэр бүрэн байлгахын тулд байгалыг хөндөж болохгүй. Тэгээ хүмүүс ингэж суурин газар цоох нь өөрөө буруу гэдэг. Яа тэгэхээр бид нэр өөрсөндөө нөгөө байгалийн одоо дөрөв бол чинь бидний энэ хэмийг хөвч дийлэхээ байлаа. Бүгдээрээ одоо ингээд хим дутуу өрсөн. Тэгэхээр хоорондоо нөгөө хүмүүс чинь их эвгүй харьцдаг. Нэг дээрлэхтэй ч юм уу. Яа тэгэхээр тэр хүн чинь өөрөө ер нь ихгүй хим дутуу өр чинь юм хайгаад идэв юм байна л да. Орчлон ороо өөрөө тэр бүх юмд хэмнэн одоо дүүрэн байх хэрэгтэй гэдэг. Тэр нь дутуу байгаа учраас нөгөө хүмүүс чинь хайгаал явахдаа буруу зүйл рүү орчих гэдэг. Буруу юм орж ирж суучих гэдэг. Ийм юм болоод идэв юм. За тэгэхээр энэ 108-ын оюуны 8 сангийн 8-д нь бичигдсэн байгаа 108 хэмчүүлсэн гэж байгаа бол яг их засаг гэдэг систем үүсгэхээр үүсдэг байхгүй юу? А хувь хүн гэхдээ өөрөө энийг үүсгэж болно. А системээр үүсчих юм бол тэн дээр яаж юм хэр бүх хүмүүсийг ингээд удирдаад буюу бүх хүнийг зөв юм руу чиглүүлчихэж байгаа. Тэрийг бүр ингээд одоо юу гэдэг өлөөтэй хөлт нь ямар ах юм? Одоо 3 настай нь ямар ах юм? Сургуульд орохоороо яах юм? Ясэл цэцэргээр юу хүмүүж хий? Одоо би хүн болохоор яах юм гэд ингээд бүгднийг яг нэг системээр хийчихэж байгаа. Тэгэхээр тэн дээр бол яасан гэхээр тэр системээр нь тгий хийцэн байсан учраас их Монгол улсын үед болохоор хэм дутуу хүн байхгүйсэн байхгүй. Тэгээ энэ хэм дутуу биш байх боломжтой гэдгийг өгөөд эцэг энэгээр оюуны 8 сан буюу оюуны 8 оюун гэдэг оюун санаандаа энийг хийх боломжтой гэж үзээд энэ дээр тавьсан байхгүй. Надад бидний тэр оюун санаа гэдэг зүйл чинь өөрөө эхлээд одоо тэр материцсан бие одоо хилэмжийг нь үсгээд байгаа шүү дээ нэгсэндээ. Тэгэхээр тэр оюун санаа гэдэг зүйл дээрээ 108 төвшин одоо ийм хэмийг хураах тийм оюун санааг бид нар эхлээд бүрдүүлэх хэрэгтэй байл. Тэгэхээр яаж юм тэгэхээр тэр орон зай буюу тэр хүн одоо тэр 108 хэмийг аваад эхлэхээр бусдад өгөх тэр нөгөө нэгсэндээ энергийн түгээгш болж байгаа байхгүй. Энэ биш үү ингээд энэ 7 хүртэл нь Чингис хааны 7 дэд цэцгийн зүн гэдээ яриад байгаа чинь энэ ах. Огоовол зүн гэж байгаа шүү дээ. Бид нар огоов гэдэг нэг үг үзэдсэн шүү дээ. Нөгөө ясан талын аавуудын тэр чи яг цаар 7 хүртэл энэ онол ахгүй юу. Тэгээд Чингис хаан өөрөө энэ 8 дахыг нэмээд оюуны 8 мон болгоч. Энэ үнэн дээр нь очдөг гэдэг байгаа чинь байхгүй. Тэгэхээр хүн одоо яг оюун санаагаараа эднэрийг таньж мэдээд өөрөө авчих юм бол энэ хүний энерги нь өөрөө ингээд цэгцрээд ирчихэж байгаа байхгүй юу. Өөрөө маш гоё цэвэр энергитэй болчихсон. Тэгэхээр энэ 108 хэмчүүснийг хурааж байгаа. Та нар бусдын төлөө гэсэн сэтгэлтэй бай. Энийг бид нар чадна шүү дээ.
Тэгээ үлдээд ирэхээр таны нөгөө нэг тэр муу муухай зүйлээ та гаргахгүй байгаад ирэхээр өөрийнхөө энергийг ингээд зөв рүү чиглүүлээд байна шүү дээ. Тэгээ дараа нь үүслийн 3 эрдэнэ буюу зорилгоо тодорхой болгох бүр том зорилго. Би Монголынхоо төлөө гэдэг бүрийн том тэр Монгол дотор би байгаа учраас багтж байгаа учраас бүгдээрээ тэрэн дээр нөгөө нэг энерги нэгтгэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр чинь маш боломж тэр их боломжоос бид нэр хуваалцсан гэсэн. Бид нэр тэр олон бүгдээрээ өөрийнхөө боломжууд дээр хүслээ ингээ нэгтгэчихэр чинь тэндээс авах юм бол бүгдэнд нь хүрэлцэн шүү дээ. Тэгэхээр тэн дээр шунал ерөөсөө байхгүй. Бүгдээрээ аюулч чадлаараа энэ дээр нэгдээ. Тэгэхээр оюун санаагаар ингээд нэгдэхээр тэн дээр гэр гисэн юм орон зай өсчихөж байгаа байхгүй юу? Бүх хүнээс Монголынхаа төлөө юм биш үү? За тэгээд 5 тусгаар тогтолцоо хамгаалах юм биш үү гэж нэгдчихэж байгаа. Тэгээд амьдрал нь өөрөө 90 цэвэр Монгол уламжлалаараа амьдрах буюу энэний цаана дандаа энергийн хөлөд явж байгаа. Дандаа цэврийг үлдэнэ. Тэгээ оюун санаа нь өөрөө энэ 35 эрдмээр хүмүүстэйгээ харилцаа хийх. Тэгээ 9% зүгээр өөрийнхөө энерги мэдээллийг зөв байна уугүй юу? Надаас юу гараад ирнэ гэдгийг хинжээд явчихна гэсэн үг. Энд чинь нөгөө сая бид нэр ингээл ярьж илээ л да. Энэ 9 ийм талбар дээр 9-ийн тоогоор гээ тэгш хүн болд юм байна гэдэг. 9-ийн тоо чи өөрөө тэгшэрдэг гэдэг байгаа байхгүй юу? Бүх зүйл тэгш байх нь өөрөө 9 дээр очиод тэгшэрнэ. Тэгээ 10 болохоор энэ чинь шинэ юм болдог байхгүй юу? Тэг болж байгаа учраас. Нэг нь болохоор тэр шинийн эхлэл болоод цаашаа явдаг. Орчнгийн хууль байна. Тэгэхээр 9 талбар дээр өөрөө цэвэр хүн болохоор энэ хүн энерги хуралдаад байгаа. Зөвхөн 99 ийм энерги хуралдчихаа. Тэгээд эрийг гаргана. 99 тэнгэр буюу үйлдэл болгож гаргана гэсэн. Тэгэхээр чи энерги чинь нөгөө хураагаад байхаар тэр чинь нөгөө ингээд тий. Тэгэхээр тэрийг гаргах буюу сүлэлт байгаа зү. Тэгэхээр та өөрөө энэ бүгдийг хийгээд ирэхээр энэ 108 хэмийг одоо хураах 108 хэмжээснийг төвшин сайхныг одоо өөр дээрээ хураагаад бусдад бас энийг хийж өгөх юм зүйл энэ дээр үүснэ гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр оюун санаа энэ чинь 8 оюун буюу зөв сонголтоор зүрх сэтгэлээр хийдэг зүйлийг та авчлаа гэсэн оюун санаа. Тэгэхээр энийг болохоор одоо ингээд энергиэр ярих юм бол энергийг түгээгч үйлдвэрлэгч болж байгаа. Үйлдвэр болчихж байгаа байхгүй юу? Яа тэгэхээр та мэдчихсэн шүү дээ. Энийг зөвөр хийх боломжийг бүгдийг нь олчихсон. Тэгэхээр яг эн чинь нарийн боловсрол систем гэж хэлнэ гэдэг аахгүй. Нар яг өөрөөсөө бүгдийг түгээдэг шиг та нөгөө дандаа зөв энергийг өөр дээр хураах боломжтой болчихлоо. Оюун санаагаар өөрийгөө нөгөө нэг зөв дээр нь ингээд тавьчих байгаа учраас зөвийг гаргаад байхад буцаад зөв нь ороод байгаа учраас хизээ чинь дуусахгүй. Шахах тусан мундрах 108 билгүү тэ 8 оюун гэж хэлээд байгаа чинь хизээ ч дуусахгүй үлдэрлээ л юм гэсэн. Тэгээ явсан газар болгондоо нар шиг түгээгээл. Тэгэхээр тэр хүмүүс бас таныг ингээд дуурайгаад нар чинь дулаахан илчтэй энергитэй гэдэг учраас энэ ямар сайхан хүн бэ? Энэ хүн чинь ингээд зөв юм хэлж өгөөд шүү. Энэ хүний дээрээс дагая гэдэг. Ингээд эн чинь ингээд ус орны хэмжээнд ингээд төвшин сайхан тогтоод байгаа зү. Бид нэр өөрсдөө энерги үйлдвэрлэж болчихж байгаа. Явсан газартаа сайн сайхныг дүүгээ. Тэгээ өөрөө ингээд эн чинь босоо голчин босоод ирчихэж байгаа байхгүй. Юм дээр ч нурахгүй. Яа тэгэхээр бүгднийг яаж хийж байгаа энерги мэдээлэл хөлн дээр нь өөрөө хураачиж байгаа учраас. За. Тэг. Одоо 9 coin гэж штэ. Тэр маань бол 9 хүсэл гэж. Тийм. Тэгэхээр нэг 9 хүслэхлээр одоо нэг цацал бол 9 нөхдөг. Тийм. Тэгэхээр тэр чинь нэг сансан 9 хүсэл одоо нэгсэндээ тэр сайн бүр тогтоож сүрж. Тийм. Тэгэхээр тэр чинь биш байгаа байхгүй. Одоо 2-3хан юм биш тийм ээ. Бүр төс тэр чинь нөгөө эхлээд өөрийнхөө үр хөвгтдээ дараа нөгөө нэг дэлхийдээ тэгээ оршуугаа бодож юм 3-3-аар мөргөд байгаа штэ. Ээж тийм ээ. Тэгэхээр яаж ийм гэхээр тэр хүний нөгөө нэг тэр хүсэл гэдэг чинь бодол гэдэг чинь яг тэр хэлсэн зүгтээ очдөг байхгүй юу. Тэгэхээр тэр бүр ингээд одоо өөрийнхөө жилүүс үр хөвгтдээ даатгаад дараа нь дэлхийгээ багтаагаад дараагийн нэг нь шатн бүр том юмн дээр ингээд тэр хүслээ илгээж байгаа байхгүй юу. Бүгдийг нь одоо тэр тэнгуү чинь нөгөө нэг ээж болгон өглөө босоод цайгаа чанаж байгаа штэ. Би сүнсээгөө бид нэр цай чана тийм ээ. Орой чана. Тэгээд тэр дээжээснээ аваад өргөд бай гэдэг чинь нөгөө мартахгүй. Яа тэгэхээр хүн нөгөө юм уухт чинь яагаад хоолны өмнө хоолны орой аваадаг гэж мартуулахгүй тул би тэрийг хийж өгдөг гэдэг байгаа штэ. Тэрийг бүгд эц хэлж байгаа байхгүй юу? Чи цай чанжил аваад тэрний дээжийг аваад чи хөтөр энергийг тийшээ цацчихаа. Тэгэхээр тэр энерги чинь ээж болгон цацгаар тэн дээр бүгдээрээ хамтдаа тэн дээр ямар их энергийг тийшээ илгээж юм тийм ээ. Тэгэхээр тэр энерги чинь хоригдлагдаад өөр дээр чинь буцаад ирдэг. Яа тэгэхээр өөрөөс нь гарсан энерги тэр энерги мэдээлэл өөр дээр нь эргэж ирдэг. Тэр орчнгийн хууль гэж ихсэн зэгтээ бүх юм ирдэг. Тэрийг чинь улс орноор даяараа үйлдэхээр тэр улс орн дээр ямар гоё энерги байна тийм ээ. Тэрийг дандаа
хоёр их ашигын төлөө биш. Нөгөө оршихуун төлөө их дэлхийн минь амгалан бэ, төр засгийн төвшин амгалан бэ, бусдын төлөө үлдээд байгаа шүү. За хараа энэ дээр саяны нөгөө сайнагийн хэлсэн юм дээр эхний гурав нь болохоор шүү дээ. Энэ эр гэдэг гац эр дөрөө. Энэ болохоор шүү дээ. Яг хувь хүн өөрөө яг өөр дээр бий болох дадлаагац. Энэ гурав байна тий. Одоо эр буюу та төсвөр төвчээр чамд хэрэгтэй юмыг хийх. Сайнаар хийхэд бол урлагн мэл төсвөр төвчээр хэрэгтэй. Тэгээ энэ дээр хүмүүс их ундаг. Одоо ингээд сургалтанд суугаад төгсгөл бол хэдхэн үлддэг байхгүй юу? Яагаад тэгэхээр дундаас нь чадахгүй байна гэж гаргаж ирдэг. Юм сайн сайхны төлөө явахад чинь маш их энерги зарцуулна, энерги хүч зарцуулна. Тэгэхээр энэ нэглэн ирдэг байхгүй юу? Дараа нь удамшил зөв буюу та өөрийнхөө энэ яаж бүтээгдсэн бэ нэмээ бид нар байгалийн амтан. Тэгвэл тэрийг яг тэрүүгээр нөгөө 108 хэлбэрээр байлгахын тулд та юу идэж уух юм? Энерги нөхөж байгаа шүү дээ. Идэж ууж байгаа юм чинь. Тэгвэл тэр байгалийн органик хоол гэдэг чинь байгалийнхаа л энергээр бид нар бүтсэн юм чинь байгалийнхаа л юмар нөхөх нь өөрөө зөв. За тэгээд яг тэр байгальтаа зохицож амьдрах. Байгаль чинь өөрөө өдөр шөнө ингээд цаг нь ингээд явж байгаа учраас тэр нь зохицсон амьдралаар амьдрах. Тэгвэл амьдралын удамшил зүй юу юм? За тэгээ өөрийнхөө оюун санаа буюу тэр энерги мэдээлэл яаж өөртөө оруулаад өөрөө яаж гаргах юм гэдгийг энэ чинь нэр буюу удамшил зохистой. Та өөрөө байгаль хийгээс яаж бүтээгдсэн тэрэн дээрээ байх очих хэрэгтэй гэдэг чинь энэ удамшил зохистой. Удамшил гэдэг чинь ингээд нөгөө цаанаасаа ингээд байгаа юм гэдэг даа шүү. Тэгдсэн байгаа юм гэдэг даа. Тэгвэл энэ эрчим энерги гэж хэлдэг. Дөрөө гэдэг чинь та энийг өөрөө хэрхэн яаж гаргах вэ гэдэг уур чадвар чинь байгаа шүү. Оруулах гаргах тийм ээ. Тэрийг бодож үйлдэх. Тэгэхээр энэ гурав чинь болохоор өөр дээр чи ажиллаад байгаа гэсэн. За тэгтэл энэ өрөө, өв, инээ гэж байгаа энэ гурав нь болохоор өрөө гэхээр яаж юм? Өөрөө гэхдээ энэ яаж юм? Гадагшлуулж байгаа зү. Ойлгож байна уу? Өөр зүрхий чинь ингээд одоо энэ харилцааг их гаргана тийм ээ. Тийм. Тэгэхээр энэ нэгнээс аавн тийм харилцаа энэ гэдэг чинь нэгсэндээ гадагшлуулаад байна да энерги. Тэгэхээр энэ өрөө, өв, инээ гурав болохоор гадагшилж байгаа байхгүй. Эхлээд тэр өөрт нь байсан өгөгдлөр байсан. Тийм байгаа зү. Анзаархаа тийм байгаа зү. Тий. Одоо нэгсэндээ би ингээд эртээ болоод за удамшил зохистой болоод дөрөөтэй болоод нэг юм үлдээд байгаа байхгүй юу? Тэнгүүтээ эргүүлээд тэрийг болохоор яаж юм тэгэхээр өөрөө болгоод өөр зүрхний халуун харилцаа хийгээд ийм нэгдэлтэй харилцаа хийгээд тэгээд юу яж штэ оюун санааны өвийг бий болгох гээд ингээд тэр чинь ингээд гадагшлаад байгаа зү. Одоо нөгөө өөр төр чи суусан юм а бусдтайгаа хуваалцаадаа хэлж байна да. Тэ? Энэ дэр болохоор зүйлээрээ тий хуваалцаа илжүүлээд байна яг зөв. Энэ өв болохоор аав ээжээсээ заалгаад ч юм уу тий. Тэгээ өөр хүүхдээ зааж өгөөч ч юм ингээд бусдаа өгöd байна. Инээ гэдэг чинь нэг нэглийг хичээгээд нөгөө бүгдээрээ нэг орон зай дээр хамтдаа байх гэдэг шүү дээ. Тэгээ ингээд гадагшлуулаад ирж байна тий. Тэгээ дараагийнх нь болохоор энэ гурав нь болохоор яаж юм? Бэлэг дадал. Тий. Удирдах гэж шүү дээ. Ингээ өөрийн болгоод авчиж шүү дээ. Өөрийн тий. Тэгэхээр гурав дахь энэ зүйл нь болохоор бүр ингээд том зүйлтэй харилцаа ингээд сулдал болж хийгээд байгаа байхгүй юу? Тийм байгаа зү тэ. Анзаарах юм бол тийм зүйл ихтэл анзаарэгдэж байна уу? Тий. Бая хишиг мэдгүй ойлгох байна уу? Эхний гурыг нь хардаа эртээ бай. Өдөр дэвчээ тийм ээ. Тэгээ та яаж бүтээгдсэн бэ? Тэрэн дээр л бай гэдэг байгаа байхгүй юу? Тэ? Хоол хүнсний хувьд одоо унтаж ивдэхийн хувьд тэр байгаль дэлхий таныг бүтээсэн байж шүү дээ. Тэгвэл тэрэн дээрээ очихын тулд тэр энерги нөхөд байгаа гэдгийг та тэр толгоогоор ойлгоо, үйлдэлээр ойлгоо гэдэг байгаа байхгүй юу? Яг л байгалийнхаараа байх нь та зөв. Хүний хийсэн юм яаж хийсэн мэддэхгүй энэ одоо ямар нэгэн нөгөө химийн гаралтай юм хэрэглэхээр эн чинь зөрөөд байна гэдгийг хэлээд байгаа байхгүй юу? Тэ? Тэгээд нөгөө зүрсэн тэр нар саранаас зүрсэн амьдрал чинь танд удамшилгүй таныг хордуулаад байна гэдгийг хэлээд байна шүү дээ. Тэгээ энийг та ойлгоод хийж үлдэх нь танаас шалтгаална гэдэг байна да. Тэгэхээр энэ дээр тань дээр өөр дөр чинь байгаа юм хэлээд байгаа юм зү. Өөр дөр чинь байгаа юм. За дараа нь болохоор энэ өөр зүрхний хандлага буюу энэ нөгөө энийг ингээд өөрөө ойлгоод энийг ингээд хийж байгаа хүн чинь бусдаагаа харьцах харилцаан дээр энүүгээрээ харилцдаг эхэлнэ шүү дээ. Одоо гадагшлуулна. Нөгөө нэг ингээ харахаар энэ буруу байна, энэ зөв байна гэдгийг хараад ирэхээр за наадхайгаа ингээрээ тэгээрээ тий чи наад өөр зүрх нь ажиллаад ирэх нь шүү дээ ойлгосон. Тэгээд нөгөө дүрдээ хэлж өгнө. Тэгэхээр та өөрөө тэр нөгөө энерги зөв энерги гаргахаар тань дээр буцаад нөгөө энерги чи орж ирнэ. Энергийн сүлжээлтэнд ороод байгаа үстэй.
Тэгээд оюун санаа энэ чинь нэг уламжлал гэдэг чинь аав ээж зааж өгöd юм да. Тэгээд бид нар бас өөр хүүхдээ зааж өгöd, найз нөхдөд зааж өгöd юм да. Тэгээд дахиад харилцаанд ороод дахиад энерги гаргаад буцааж аваад тэрийг хураагаад байгаа байхгүй юу. За EVN гэдэг чинь тэгэл энэ дээр бас бүгдээр яаж одоо тэр орон зай дээр хамтдаа бүх зүйл хамтдаа байдаг. Бүх зүйл ганц хүмүүнээс болдгоо шүү дээ. Ерөөсө бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой. Тэгвэл тэрийг уялдаа холбоо зөөр нь яаж авч явах вэ? Дахиад харилцаанд ороод байна да тийм ээ. Тэгээд ирэхээр яаж юм нөхөр энэ хүн дээр энэ бүгд чи хуралдаад ирж байгаа зү. Та мэдүүл зохио буюу одоо бүх зүйлийг энэ цаад далныхын нутгийг нь ойлгочлоо тий. Одоо бэлэг ухаантай болчлоо, оюун ухаантай болчлоо. Тэгээд дэрийг хэрэглээд ингээд ирэхээр таны дадал заншил болчлоо. Нэг цултал юмнууд болоод байна да. Мэдлэг оюун ухааны хувьд. Тэгээд дадлын хувьд тийм ээ. Тэгээд энэ дээр хамгийн сүүлд нь юу гэж нэг зүүн буюу алсыг харах чадвартай болчих жоох байхгүй юу? Энэ юмны чинь цаана ийм юм болоод байна. Тэгэхээр энэ болохоор штэ саяны хэлсэн 108 хэмчүүлсний хураах аргачлал нөхгүй. Ойлгож байна уу? Тэгэхээр энэ нэг хүн 9 талбар дээр бүрэн бүтэн хүн болоод байгаа юм. Нэгсэндээ бид нар энийг л ингээ үлдээд авах юм бол ард нь яаж ийн? Нөгөө 108 хэмчүүлсэн чинь байж байгаа байхгүй юу? Өөр дүүн нь тэгж гараад байгаа. Энерги хувьд та өөрөө нэг бүгдийн бүх талбар дээр өөрийгөө засаад биш энерги мэдээлэлээ засчихж байгаа учраас тэндээр зөвл одоо хүн болчихж байгаа. Хүн шиг хүн буюу квен бол болчихж байгаа байхгүй. За цаашаа явъя. За 10 түгээмэл 10 тусгаар нэгтгэв. Айл эрдэнэ засгийн сүрдор айдасгүй жаргалдан зовлдсон эргүүнийг агууга үлэмж аялгуут их Монгол улсыг айлд бадрагчаар их орсуулаа. Мөнх хааныгаа нөгөө хэлж штэ. За 10 түгээмэл гэ түрүү нэг ярьсан тийм үү? 5 тусгаар тогтнолын нэг тогтнол нь ахын 10 түгээмэл буюу ахын тусгаар тогтнол байдаг. За тэгэхээр энэ дараа нь бид нар энийг дахиад задлаад үзчихнэ. За хондод хөл дор хондод унсан эрдэнэ билээ. Хүзүүн дээрээс огторгууд үлсэн шонхор билээ. Энийг бид нар хэлсэн штэ тий. Хондод унах гэдэг мэдхөлөө. Төрөх гэсэн үг. Тий ээжээс салж байгаа тий. За 10 түгээмэл энэ байна. Ахын тусгаар тогтнолоо. Энэ хараа ингэж байгаа юм. 10 түгээмэл гэдэг нь ахын тусгаар тогтнол. Ахын 10 түгээмэл нь. Улсын 10 түгээмэл нь уялгын онол гэсэн юм хоёр ойлголт байгаа шүү. Нэгсэндээ энэ 10 түгээмэл дээр юу байдгүй гэхээр эргүүн, газар, багаж, мал гэдэг тийм одоо бүгдээрээ хамтдаа хариуцсан. Тэр одоо газрыг чинь бид нар хөвчилж авах ёсгүй гэж байгаа байхгүй юу? Яа тэгэхээр бид нар бүгдээрээ тэн дээр Монгол хүмүүс чөлөөтөө хамтдаа хариуцаад явах юм бол түгээмлээрээ хариуцна. Бүгдээрээ тэндээс ашиг шимээ хамтдаа хүртэн, хамт хариуцаад явна. Тэгээд тэр багчч гэсэндээ бүгдээрээ хамтдаа хин нэг нь одоо нэг юм ингээд зохион бүтээх юм бол нэг нэгэндээ ингээд хуваалцаад явах нь өөрөө бидний энэ хамтдаа гэж оршин тогтнохын хэрэгцээгээд бүгдээрээ хамтдаа хариуцахын нэг одоо онцлог нь болж байгаа байхгүй юу? Оршин тогтнож үлдэхийн тулд. Тэгээд нэг нэгнээс харамлаад ингээд хүүхэн тулд 10 зүйлийг хамгийн чухал 10 зүйлийг хамтдаа хариуцах нь өөрөө ахын тусгаар нэм. Одоо энэ чинь ингээд 13 дугаар зуун за тэрнээс ч өмнөх юг ингээд яга бичсэн байгаа шүү дээ. Одоо тэгэхээр чинь баг сая 500 мянган хүн ингээд Улаанбаатар хотод ирээд суудсан шүү дээ. За бус нь тэгэл тэр эрдэнэ тарханд одоо юм байна. 2 сая хүн ингээд нарийн төв бол ингээд сууж байгаа л одоо малчтны хэд чинь сайн мэдгүй. Тэгэхээр ч одоо энийг ингээд үзээд тахж бүгдээрээ малчмуулах гэж байгаа гэсэн үг. Ер нь бол явандаа тэх юм байлээ. Ягаад тэгэхээр бидний яг л штэ ингэж хараад байгаа байхгүй юу? Энэ өөрөө одоо матрицийн одоо бодлого буюу яагаад биднийг энэ малчнаас холбуулсан бэ гэдэг бас нэг асуудал орж ирнэ. Яг сүнс вэ штэ. Туурлал хийхэд бол дэлхийд төрөл аваад ирэхдээ яадгүй гэхээр энэ амьдрал гэдэг зүйлийг туулах гэдэг байгаа байхгүй юу? Одоо яг энэ бүгднийг өөрөө ингэж үзэж харах гэж ирж байгаа юм. Одоо би тэр мал хариулна гэдэг чинь би өөрөө бүгдийг үлдэж штэ. Би өөрийнхөө хэрэгцээг өөрөө тэр гутлаач хийд юм уу, хувцаач хийд юм уу, хоолооч хийд юм уу, өмнө малаас саад юм уу. За тэгээд тэр малыг бас хайрлж штэ. Хариуцж штэ. Байгаль дэлхийг хариуцж чинь. Тэгэхээр сүнсний хувьд бол тэр маш зөв сонголт байхгүй юу? Яа тэгэхээр энэ хугацаанд энэ маш богинохон одоо нэг орчим наслна гэдэг байгаа байхгүй дунджаар хүн. Энэхэн хугацаа чинь нэ штэ. Орчлонгийн нэг хормон энэ дэлхийн 20-21 оногт тэмцдэг байхгүй юу? Тэгэхээр маш богино хугацаа. Тэ? Тэр богино хугацаанд сүнс юу сурах гээд байна гэхээр тэр амьдрал гэдэг зүйлийг л үзэх гээд байгаа байхгүй юу? Одоо тэр шуурган тугдаж үзэх гээд
За тэгээ нартаа өдөр ямар сайхан байдгийг үзгээд хамттай байна гэж ямар сайхан байдгийг юмыг бүтээн гэж юу байдгийг үзэх гэж ирж байгаа учраас тэр малчин гэдэг одоо боловсрол бол хамгийн дээд боловсрол гэж хэлсэн байдаг байхгүй юу? А гэтэл бидний хувьд нөгөө матрис биднийг яасан гэхээр тэндээс холдуулаад хөгжил дэвшил гэж ингээд мөнгө төгрөг гэдэг ингээд биднийг ийшээ ингээд чиглүүлэхээр бид нар яаж юм гэхээр хотод ирж одоо боловсрол эзэмших нь хамгийн хүний одоо дээд болоод байна шүү дээ. Тэр өндөр боловсрыг эзэмшнэ. Гэтэл тэр боловсрол нь яг юу юм бэ гэхээр сүнсний хувьд ямар ч хэрэггүй зүйл. Та эдийн засагч боллоо. Тэгээд яах гэдэг вэ? Сүнс буцахад юу ч сураагүй. Юу ч мдээгүй. Чи уг нь яагаад гэсэн хүнтэй би өөлж үзээд одоо унж босоод ингээд тэр өвдөлт гэдэг юм ингээд ийм байт юм. Хүн таягдана гэдэг чи ийм байт юм. Хүнтэй сайхан харьцна гэдэг чи ийм юм байт юм бэ гэдгийг үзэх гэж бууж ирээд ингээд яасан чинь би эдийн засагч хийгээд ингээд 8 цагаа би мөнгөний төлөө зарцуулаад ингээд буцсан чинь юу хийч би яах гэж ирсэн гэдэг бодол руу орж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энерги мэдээллийн хувьд буюу бид нар юг хураах вэ? Юг хураах вэ гэхээр энэ цаана одоо нөгөө тэр сүнс гэдэг зүйл чинь өөрөө махан биед ороод бид нар амьдарч байгаа. Тэгэхээр бид нар нөгөө 5 метр хүүгээр энийг чи сэтгээд байгаа байхгүй юу? Гэтэл сүнс болохоор яаж ийнү гэхээр би өөр юмыг туулах гад ирсэн юм аа. Би өөрөө хийж үзнэ гэдэг чинь тэр зовлон бэрхшээлийг туулна шүү дээ. Нэг болж үсэхгүй хүмүүстэй одоо намайг ойлгохгүй хүмүүс гарч ирдэг чи миний хийсэн юмыг хүмжилдэг ч юм уу. Тэрийг би даван туулаад тэндээс суралцах гээд байгаа байхгүй юу? Нэгэсэндээ намайг ойлгохгүй үнтэй би яаж харьцах уу гэдэг юм уу те. Тэндээс сургамж авах гэж тэр одоо хоёр туйлтай ертөнц рүү яагаад орж ирж ийнэ вэ гэхээр манай дэлхий чи өөр 3D хоёр туйлтай шүү дээ. Нөгөө хайр нь байдаг, үхлэн байдаг те. За тэгээд юу одоо жаргал нь байдаг, зовлон нь байдаг гэдэг ингээ хоёр туйлтай. Малчин биш ч гэсэн одоо бидний тулаа явж байгаа амьдрал дээр бас болно. Тий. Тэгэхээр та өөрөө тэрийг оюун санаа тэр дөрөөгөөрөө хийх үйлдэх хэрэгтэй байхгүй юу? Яа тэгэхээр хүнтэй харьцах харьцаан дээр бид нэр дахиад сурж байгаа шүү дээ. Яа тэгэхээр намайг гомдоодог хүн бэ, намайг ойлгодгүй хүн бэ. Тэрийг даван туулах ер нь бол алдаа дутагдал бид нарт ирж байгаа асуудал гэдэг биднийг хүмүүжүүлэх гэж тэрийг даван туулах гэж ирж байгаа байхгүй юу? Бид нар тэндээ баярлах ёстой юм байна. Тэрийг даваад яагаад энэ үүсэж байгаа юм бэ? Эндээс чи ийм юм болдсон байж тээ гэдэг нь бидний ухамсарт бичигддэг. Тэр ухамсарт ер нь бол ийм байдیں۔ Сүнс ухамсар хоёр яг хамт явдаг гэж байгаа байхгүй юу? Тэгээд сүнс нь өөрөө яадгүй гэхээр энэ энергийг хадгалахыг одоо суралцах гэж ирдэг. Энергийг алдаад тэгээд тэрийг нөхөхийн тулд суралцж байгаа байхгүй юу? Одоо тэр өдөр болгон бид нар чи ингээл энерги алдчихж байгаас төссөн ч хүсээгүй тийм ээ. Одоо нөгөө зарцуулж байгаа. Тэгвэл тэрийг яаж зөвөр нь ингэж хадгалах вэ? Хэрэгтэй үедээ хамгийн чухал энерги яаж гаргах вэ гэдгийг суралцах гэж сүнс ирдэг байхгүй юу? Тэрэн дээр суралцж идэг. Тэгээ хөгжлөн. Гэтэл ухамсар болохоор яадаг тэр сүнсний хөгжлийг дэмжихийн тулд хамт явж байгаад өөрийнхөө дараагийн төрөлд хэрэгтэй мэдээллийг хадгалаад идэг гэж байгаа. Тэрийг хадгалахгүй юм. Тий, хадгалахгүй. Тэр өөрөө сонголтоо хийж хадгалдаг. Тэр хэрэгтэй, хэрэггүй гэдгээ өөрөө дараагийн төрөлдөө хэрэгтэй гэдгийгээ хадгалдаг гэж байгаа. Тэгээд тэр хоёр чинь хамт явж байгаа учраас тэр дараагийн төрөл дээр бид нөгөө тэр цаанаас ирсэн мэдээлэл биднэрт байгаад байна гэдэг байгаа чинь тэр 7 үеийн мэдээлэл байгаад байна гэдэг чинь тэр төрөл дээр нөгөө алдаа дутагдлаа өөрөө ингээл таниал мэдээл ингээл явах нь өөрөө бидний хамгийн сүүлчийн одоо тэр сүнсний хөгжил гэж яриад байгаа зүйл чинь байхгүй юу. Тэгэхээр малчин боловсрол гэдэг өөрөө яаж яах вэ гэхээр тэр яг байгалийн одоо яг энэ нөгөө хатуу энэ маш өндөр даралттай тэгээ энэ мал маш хүнд цул эрэхтэнтэй за тэгээд энерги маш олон урсгалтай энэ биеинд сүнс орж үзэхээр яадаг вэ гэхээр энэ бүхэн ингээд нэгэн зэрэг туул хийх боломжийг өгдөг байхгүй юу? Манай дэлхийн хувьд. Бусад гаригийн хувьд бол бас өөр ингээд юм байна. Тэгэхээр бид нэр яг энэ хугацаанд яг туулах гад байна вэ гэдгийг өөрсдөө мэдэж сонголтоо хийх нь чуу сонголт гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг биш үү? Оюун санаагаараа энийг өөрөө туулаад ингээд яг тэр энэ амьдралыг энэ энерги мэдээллийн хувьд бид нэр энэ дээр суралцах гээд байгаа гэдгийг мэдээд туулах юм бол та ямар ч амьдралаар туулж болно шүү дээ. Тэ? Ирж байгаа тэр зовлонг би таньж ойлгоод авах нь өөрөө надад энэ мэдээлэл ухамсарт хэрэглэгдээд би тэрийг цаатлын хөгжилтөд хэрэглэх гээд байгаа учраас. Тэгэнгүүт өгдөөс яаж ийнү гэхээр зарим нь тэрийг чадахгүй, тэрийгээр ойлгохгүй байгаанууд нь бүгдээрээ өөрийнхөө хэрэгцээг өөрөө хангах гээд ингээд суулгачж байгаа байхгүй. Тэр нь малчин болгоо суучж байгаа. Тэгэхээр хүссэн үсээг өөрийнхөө хэрэгцээг өөрөө хангахын тулд өглөө босоод нөгөө чинь мал нь яваад очиж юм чи хойноос нь явдаг ч юм уу. Хүссэн үсээгөө тэр орой ирж байгаа малыг саадаг ч юм уу. Өөрийнхөө тудлыг өөрөө хийж байгаа зү. Хин ч миний өмнөөс амьсгалахгүй учраас.
Тэгэхээр тэр хүн буцахтаа яах вэ? Нөгөө нэг мэдээлэл ухамсартаа бичигдсэн юм аа аваад тэр туулсан юм аваад буцаж байгаа байхгүй юу? Энийг малчин буюу нүүдлийн соёл иргэншлэр хэрэгжүүлсэн байгаа байхгүй юу гэдээдс. Ер нь малчин хүн болж яаснараа одоо бидний орчин үеийн амьдралаас илүү зүйлийг сураад явчихж байгаа. Тий. Яагаад тэгэхээр байгалийн бэрхшээл гэдэг юм биднийг тий дөрвөн үйлрэл гэдэг юм биднээс чангалаад байна, тийм ээ? Тэн дээр тисэж үлдэхийн тулд тэр хүн чинь одоо янз бүрийн юмыг бодож олоо тэгээ хийж хэрэгжүүлээд байна. Тэр дээр суралцаад байгаа юм. Дээрээс нь нөгөө нэг хүр хүүхдээ ингээд яаж тийжээх үү ч гэдэг хүмүүстэй яаж харилцаа хийх үү, за байгаль дэлхийгээ яаж хайрлах уу, тэр хүн чинь хөгжөөд байгаа юм. Тэр сүнс чинь юм сураад яваад байгаа байхгүй юу? Энэ хотын харилцааны дотор бид нар яаж яах вэ гэхээр яг тэрийг бас хийж чадахгүй шүү дээ. Яа тэгэхээр нөгөө цагийг бид нар үнэлээд ингээд худалдчихж байгаа байхгүй юу? Өөрийнхөө тэр туул хийх ёстой цагаа 8 цаг, 10 цагаа бид нар мөнгөний төлөө зарцуулаад байгаа байхгүй юу? Хэрэггүй өөртөө хэрэггүй хамгийн сайхан тэр цагийг одоо бид нар тэр одоо байгаль дэлхий дээр жишээлбэл нар бороондоо цогцолоо явж ивэл тэн дээр суралцгаад итэл одоо компьютерийн ард суугаад ингээд тэр цаг чинь үнгүүжээд байгаа байхгүй юу? Тэрийгээ бид нар мөнгөөр солиод байгаа юм. Амьгүй юмд антиг захируулаад яах вэ гэж хэлээд байгаа байхгүй юу? Амьгүй юм захируулаад мөнгөний төлөө бид нар хамаг юмаа өгөөд байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар одоо энэ үүдээсийн оюун санааны энэ мэдлэгийг авсны хувьд тэгвэл энийг өөрчилж болно. Бичнээ бид нар 8 цагаа зарцуулсан ч гэсэн нөгөө хүнтэй харилцаа хийж л байгаа юм чинь тийм ээ. Тэн дээр суралцж л байгаа юм чинь. Өнөөдөр бид нөгөө нэг тэр албан газар дээр асуудал үүссэн шүү дээ. Тэн дээр дахиад суралцж байгаа шүү дээ. Тэгвэл тэр асуудал юунаас болоод үүсээд байна? Энэ дээр нөгөө хүн тэр сурах ёстой юм биш үү? Хүн сүнс өөрөө энэ дээр суралцгаж ирсэн юм биш үү гэдэг дээр ингээд ажиллаад ингээд бусдаа нөлөөлөд ирэхээр бас л сүнс тэн дээр өөрийнхөө хүссэн юм хийж байгаа байхгүй юу? Яа тэгэхээр би энэ дээр суралцгаж л ирсэн юм чинь. Тэр хүний амьдралд орж тийм ээ. Тэр харилцаанд дундаас юу олж авах вэ гэдгийг өөрөө оюун санаагаараа ингээ хийгээ сураад ирэхээр яаж ийнө гэхээр өөрөө зөв нэр мэдээлэлтэй болол буцна гэсэн үг. Тэгээ бусдад өгнө гэдэг тэр бусдыг хариуцна гэдэг хамгийн чухал нь байхгүй юу? Малчин хүн бол байгаль дээр харьцаад байна тийм ээ. Байгалыг хариуцаад байна, малыг хариуцаад байна. Тэгээ үр хөвгтөө хариуцаад байна. Тэгээд өөрийнхөө хэрэгцээг хариуцаад байна. Бидний хувьд бол энэ нийгэм буюу хүмүүсийн харилцааг бас яагаад байна шүү дээ. Одоо энэ олон хүмүүс чинь мэдгүй болохоор энэ юу төвгөөгүүд даад байна тийм ээ. Тэгвэл өөрсдөө бид нар мэдцнүүд нь тэднэрт ингээд туслах нь бас бидний сүнсний одоо сургалт буюу бид нөгөө наран боловсралт гэж хэлээд байгаа. Өөрөөсөө сайн сайхныг түгээхээр энэ одоо маш том одоо үр хариуцлагыг хийгээд байгаа байхгүй юу? Оюун санаагаараа. Тэгэхээр та өнөөдрийн үед бол энэ систем ингээд явж байгаа учраас бүр цаашаа ингээд эн чинь хүмүүс ойлгоод ингээд бид нар чинь ингэж явах хэрэгтэй юм биш үү гэх юм бол хүмүүс малчин руугаа гарна гэдэг. Байгаль руугаа гарна. Энэ матриц зөөр нурна. Яагаад тэгэхээр бид нэр ингэж хот суурин газар төвлөрүүлээд тэгээ ингээ өөрснийгөө өөртөө хорлдог юм одоо төвгийг уддаг юм систем чинь хэрэггүй юм байна гэдгийг хүмүүс ойлгохоороо эн чинь бид нар энэ шал хэрэггүй юмны төлөө ингээд хамаг юмаа зарцуулаад мөнгөний төлөө өхөн хатан цэцгээд исэн юм байна шүү дээ. Тэнгүүд бид нар тайван сайхан ингээд амьдрах буюу тарах хэрэгтэй юм байна. Тэгээ өөр өөрөндөө хүн ер нь ингээд жоохон хол байхаараа бие биендээ төв утгуугаар байд юм байна л да. Тэ? Хаяа нэг уулзахаараа ингээ сайхан уулздаг шүү. Дандаа ингээ ойрхон байхаараа төвөгтэй байдаг шүү дээ. Тий. Тэгэхээр энэ матриц болохоор яаж яах вэ гэхээр нөгөө юу яагаад байгаа байхгүй юу? Энэ чинь нөгөө сүнсний сэрэлт болохоор нөгөө байгаль руу шахаад байдаг шүү дээ. Тий. Эсвэл тийшээ ингээл тэмүүлүүлээд байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол нэг бараг 100,000 жил бил үргэлжлэх амар удаан бах тий. Гүү яг бид нар чинь энэ хотод орж ирж байгаа 100 жил болж байгаа. Юу? Одоо малчин болох. Гүү шүү дээ. Бид нар чинь буцаад уу? Тэр бол сонголт шүү дээ. Сонголт. Хин тэрийг хүснэ өөрөө 100 жил болж байгаа үстэй хин. Тий. Баха. Бид нар ихтүүгээ гэдэг дөрөвлөрөл амар удаан ингэ явсан шүү Тий, дээ. 100,000 жил. Тэрүүн шиг бид нар дахиад одоо итүүгээ үйлрэлд ирсэн мэн гэж би боддог. Тий. Ухамсарын үед бид нэр итүүгээ дээр очсон байхгүй юу? Ухамсарын үед байхгүй. Тэгэхээр энэ Монокол орчин чи өөрөө 80,000 100,000 айгүй удаан ингэж явж ирсэн учраас бид нар тийм туулаар тэгж явахгүй. Тэр үеиг одоо арай хурдтай ах. Яа тэгэхээр эн чинь ингэж байгаа байхгүй юу? Энэ ном яагаад бичигдсэн бэ? Тэгэхээр нөгөө нэг ном чинь нөгөө биднийг хурдлуулж байгаа байхгүй юу? Бүгднгийн одоо оюун санаагаар ингээд ойлгохгүйт тэр чинь өнөөдрөөс хэрэгжүүлээд бид нэр шууд юу яа мон огоол руу орох боломжтой. Та өөрөө нэг өдрийн дотор энийг ойлгол маргаашнаас тэр бусдаа нөлөөлөөд бусдыгаа зөврөө тий
зөв рүү ингээд хандуулаад үйлдэл хийгээд тэнгэр болоод ингээд явчих боломжтой. Тэнгүүд бид нар яагаад энэ гэхэд оюун санаа цуцарсан учраас бид нар ойлгохгүй байгаа учраас цаг хугацаа ороод байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр нөгөө хүний оюун санааны багтаамж хэрвээ потенциал хэрвээ тэрүүн дээрээ энэ ойлголтуудыг авч чадах юм бол хэрэгжүүлэх боломжтой. Яг эн чинь энэ юм биш гэдгийг бид нар ойлгохын тулд цаг ороод байгаа байхгүй юу? Тэгээ эр гэдэг буюу энэ төсвөр төвчээр ороод байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөсө 100,000 жил зарцуулах хэрэггүй. Тэгээд эн чинь өөрөө хэрэг бид нэр одоо энэ энерги хуулийн дээр бид нэр явах гээд байгаа юм. Яа тэгэхээр одоо энэ 2026-27 он чинь ерөөсөө юм шийдэгдэх үе гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр хүн амын 20% сэрэх буюу 20% нь яг чанартай энэ энерги хуулийг ойлгоод өөрийгөө зөв болгоод энэ одоо энэ сая хэлээ 9 талбар дээр өөрийгөө энерги мэдээлэл зөв болгох юм байна гэдгийг бид нэр яг амьдрал дээр хэрэгжүүлж чадах юм бол та өөрөө маш гоё цэвэр энергитэй энэ цэвэр энерги чи өөрөө яадаг вэ гэхээр энэ харыг задалдаг байхгүй юу. Тэгэхээр энэ хар энерги дээр бид нэр ингээд их дарагдсан байгаагийн чинь энэ 20% хүмүүс чанартай хүмүүс нь сэрчих юм бол энерги тэгээ энерги өөрөө тий энерги өөрөө юу яадаг байхгүй юу. Ингээд өөрчлөгддөг байхгүй юу. 20% чанарын асуудал тоо биш чанар гэж хэлээд байгаа. Тэгэхээр бүр биеэрээ цэвэрлээд байгаа юм билээ шүү. Тийм шүү дээ. Тэгээд тэр чинь одоо биеэрээ ингээд бид нэр цэвэрлэхээс гадна оюун санааг авчгаар бүр ухамсартайгаар цэвэрлэнэ. Тэгээ өөрөө бас хамгаалах хэрэгтэй юм билээ шүү. Тий. Гэхдээ тэр яг нөгөө байнгын ингээд энийг өвөлдөөд ирэхээр таны өөрийн чинь энерги энэ зүрх чинь өөрөө кристалл болчдөг гэж байгаа байхгүй юу? Тэр энэ цэвэр энергийг ингээд аваад ахаар ингээд оруулж гаргадаг энэ маш хүчтэй энэ цацарсан тий буулгах ч байхгүй юу? Нөгөө анкар гэдэг үлээ тий. Одоо нэг энерги ngөр дээр нэг хураагаад тэгээд доошо буулгаад байгаа шүү дээ бид нар сүлэгч байхгүй юу. Тэнгүүд энэ дандаа цэвэр энергийг энэ мэдлэгийг аваад өөрөөсөө гаргах нь дандаа зүв байхаар эхлээд юу яд энерги чинь биш дээ. Хүүхд төрөхтөө ингээд орилж байгаа шүү дээ, уйлж байгаа шүү дээ. Тэр чинь энерги ингээд гаргаж байгаа байхгүй юу. Тэр савыг бэлдэж тэн дээр юм орно, бүтэн юм дээр юм орохгүй учраас яг энэ хуулиар явдаг. Тэгэхээр бид нар яг энэ цэвэр энергийг гаргахаар тэр орж ирнэ. Тэгэхээр ингээ оруулаа сургачаар яаж штэ хүний зүрх сэтгэл кристалл юм болчдөг гэж байгаа. Маш хүчтэй. Тэн дээр юу ч хүрэхгүй. Тэгэхээр нөгөө айгаад авах хэрэггүй. Энэ хар гэдэг чинь бид нарыг айлгаад байгаа байхгүй юу? Хамгийн гол нь айлгана. Тэд нар чинь уран жасварыг бий өргөтнө, хуурна. Тэгэхээр бид нар нөгөө нэг хуурдахгүй байхын тулд энэ олзын тэнгэр буюу 9 говийн зүй гэдэг дээр байнга өөрсдөө надаас ямар энерги гараад байна? Тэ? Одоо ямар энерги гарч байна? Ямар үйлдэл гараад байна гэдгийг хянаад сурчих юм бол та өөр дээрээ дандаа зөв энергийг ингээд хөрөнгөлөөс сурчих юм бол та тэр хар мараас айх хэрэггүй. Тань дээр юу ч алдахгүй. Яагаад гэвэл энэ зүрх сэтгэл чи өөр таны зүрх сүнс чинь юм маш хүчтэй энэ гэрэл цацруулсан юм энерги болчихж байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгээд яг хөө ингээд хүн өөрөө ингээд хэн байдаг вэ гэхээр бид нар махан биеинд орчоод өөрсдийгөө энэ 5 метр хүүгээрээ тархиаар сэтгээд байгаа болохоос биш. Яг энэ цаа талын тийм ээ одоо сүнс гэж юу юм тэгээ энерги мэдээлэл гэж юу юм бэ гэдэг ингээд ажиллах нь өөрөө энэ одоо оршихуун 95% харагдахгүй байгаа даа шүү дээ. Яг тэр нь ахгүй юу. Бид нэр болохоор 5% буюу төр зүрийнхаа эндээ хууртаад байгаа ахгүй юу. Төр зүрийн төрөл авалтанда хууртаад ингээд бидний чинь нөгөө хамгийн гол нь юм байна. Хүн ингээд нөгөө төрөхдөө бид нэр ингээд байгаа ахгүй юу. Ээж аав хоёр бидний төрүүлээд байна. Тэгээд нөгөө ингээд энэ дотор бид нэр эргэлдээд байна гэж бод. Дэлхий дээр бид нэр эргэлдээд байна гэж бодоод байгаа. Гэтэл эн чин сүнс чин өөрөө дээрээс 3 сартаад нь орж ирээд тэгээ хүн ингээд хамгийн сүүлийнхаа энергийг барахад тэндээс гарч явж байгаа шүү дээ. Хамгийн сүүлийн амьсгал чинь ингээд сүнсээ түлхэж гаргаж байгаа шүү дээ. Биенээсээ. Тэгээ тэр сүнс чинь хөөрхийн тулд маш их энерги хадгалсан байх хэрэг дээшээ хөөрхийн тулд. Тэрийг хадгалахын тулд яаж ийнү гэхээр та өөрөө энэ зөв энергийг хураагаал явахыг сураад байгаа байхгүй юу? Гэрлээ нэмэгдүүлэл гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд гэрэл нь том байж ижил дээшээгээ гаргаад болох хэрэгтэй шүү дээ. Тэр гэрэл чинь юу юм бэ гэхээр энэ гэрлийн хууль буюу гэрэл биднэрт ирээд байна шүү дээ. Тэр энерги ирээд байна шүү дээ. Өдөр болгон бид нарт тэр зөв энергиуд чинь ирээд байна. Тэгвэл тэрийг бид нар яаж хадгалах вэ гэдгийг чинь өвдөөс энэ энэгээр ингэж хадгалнаа. Та 9 талбар дээр өөрийнхөө энерги мэдээллийг ингэ шалгачаа. 9 коин зүйл тэр тий. Тэгээд хамгийн эхний суурь нь мөсөө буюу та бусдад сайхан сэтгэлээр хандж байгаа хүндэтгэлтэй ханд бүх зүйл хүнд. Тэр болохгүй байгаа нөхдүүдийг биш дээ бид нэр хамгийн гол нь ингэж гэдэг байхгүй юу алддаг зүйл нь шүүмжлээд тэднийг сайн болох гэж шүүмжлээд ингэж загнаад идэг. Тэгэхээр энэ загин нь зэмлэн
За тэгээд нөгөө ингээд юу яадаг тэрнтэй тесрэгцэн гэдэг чинь энергийн хувьд харах юм бол яг адилхан хар энерги гардаг байхгүй юу? Муу энерги. Тэгэхээр нөгөө оюун санаад хүн чинь нөгөө ивэр яргээд байгаа чинь тэр хар энерги надаас адилхан гараад байгаа юм бол би дахиад цэвэр энергийг татчих чадахгүй, цэвэр байж чадахгүй байна. Тэгвэл би тэрийг шүүмжлээ тэрнтэй ингээ муухай айшлаад ингээд зэмийг хийгээд гмийг үлдээд байх юм уу? Аль эсвэл би ивэр энийг айтайхан нөгөө оюун санаагаа шавхаад ингээд тэр 8 оюунаа шавхаад энэ эрдэм чадлаа шавхаад тэр хүндээ айтайханаар хэлэх юм уу гэдэг дээр өөрөө ажиллах хэрэгтэй байхгүй юу? Энерги мэдээлэлээ би яг яаж гаргаад байна вэ? Тэгэнгүүт эн чинь ерөөсөө авахгүй хүн гэж байна тийм ээ. Тэр хэлж байгаа юмыг ойлгохгүй хүн. Тэгвэл тэр хүнийг орхих гэж байгаа байхгүй юу? Орхиод тэгэл хүн өөрийнхөө нөгөө тэнгэр нь мэдэг гэд явна. Тэр хүн өөрийнхөө нөгөө сүнсэн гэдэг байхгүй юу? Туулал хийхдээ зарим сүнс бол би бүр харлуу бүр гүнлүү н орж иж би юм мэдмээр ин гэсэн зорилготой ирсэн сүнс байгаа. Тэгвэл тэр юун дуусаагүй байгаа учраас тэр дахиад явна. Тэр тэгээ тултлаа явна. Тэгээд тултлаа явахаар яах вэ гэхээр эзэн нэгэн цагт тэр өөрөөгөө ойлгоно. Тэгэхээр тэр хүнийг орхиж нөгөө тэр сүнсний тууллыг нь хийлгэх ёстой буюу хүнд итгэлтэй ханд. Тэгээ боломжийн нөгөө өө чи тэгээд ийм болоогүй юм байна. За гэдэг орхи. Тэрэндээ зуралдаал тэрийг ингээл би стандар чи ямар тэнэг мангар юм бэ гэхээр би нөгөө өөрийнхөө энергийг буруу гаргаад өөрөө буруу энерги гаргаад нөгөө харыг л дэмжиж харын тэр юунд өөш болоод байна гэдгийг ойлгох гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр биелэг тэр зүйл чинь бид нэр яаж хэрэглэх вэ гэдгийг оюун санаагаар өөрсдөө ойлгоно гэсэн үг. Юу л хэдэн цаг болоод байгаа юм? 9 хагас хүртэл. За тэгээд юу яа 10 төгөмөл гэдэг нэг юм байна гэсэн тий. За уялгын унал гэж яриад байдаг. Энэ үлзий хээ штэ тий. Үлзий хээ маань нөгөө уялгын унал байдаг байхгүй юу? За энийг бүгдээрээ дараа нь үзье. Ер нь бол манай өвгд ийдсэн штэ бүх юм сүлдэлцэн байд юм билээ. Сүлд гэдэг чинь өөрөө ном байхгүй юу? Одоо нөгөө номыг чинь бид нар уншаад байдаг штэ. Тэндээс юм мэдлэг аваад байдаг. Тэгвэл энэ сүлд гэдэг чинь өөрөө юу юм бэ гэхээр нөгөө бид нэр ингээд барьцгүй оюун санааны юм яриад байгаа штэ. Тэгвэл тэрэн дээр нөгөө ингээд өдөрдөнд харагдаж үзэгдэхээр хийж өгöd байгаа байхгүй юу? Тэн дээр хураагдцсан. Тэнгүүд дээр 10 энэ уялгаа онол чинь өөрөө 10 талбар дээр хүн ингээд яг юмыг яаж уйж холбоосыг нь хийх вэ гэдэг энэ юу үлзийхийгээр ингээд сүлдэлцэн. Гэрийн онол гэж хэлээд байгаа нь болохоор эзэн эргцэн онол буюу гэрээр ингээд хийцэн. Гэр гэдэг чинь өөрөө нэг юм хан дээр өн тогтоод тэгээд тоон тогтоод байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хан нь өөрөө юу юм бэ гэхээр 9 ухаанаараа хандлана гэж байгаа. Ухаан яриад байгааз. Тэгээд тэр хүмүүс нөгөө нэг өөрийнхөө боломжоор оюун санаагаар бие биений дэм болохыг хэлээд байгаа байхгүй юу? 9 ухаанаар. Тэгээд төвшин бие бинийгээ. Тий. Тэгээд түшээд ирэхээр яаж ин гэхээр нөгөө тэрний дараагийн шатанд оюун санаад гарцсан хүмүүс нь өнн нь болоод байгаа байхгүй юу? Одоо бид нэр ингээд мэдгүй ч гэсэн хүнд ингээд туслаа монголчууд туслаад яваад байгаа шүү дээ. Дээр үесээ бид нэр бие биендээ тусалдаг байсан тийм ээ. Танихгүй үнийг ч гэсэн гэртээ орлоо цай олуулгаад ингээд ядаргааг нь тайлуулаад явуулдаг байсан. Энд чинь ингээд нөгөө нэг тэр оюун санааны дараагийн төвшөнд гараагүй ч гэсэн үүлдээд байгаа шүү дээ. Тэрийг хандлаад байгаа байхгүй юу? Нэгсэндээ өөрсдийнхөө яг боломжоор энийг хийгээд үүлдээд байгаа. Тэгвэл тэр энэ мэдлгүүдийг авцнууд нь яаж ийн гэхээр энийг бүр цаатлан энерги мэдээллийн хуулийн дээр бодож яваад хийж байгаа нууд нь өн болоод байгаа байхгүй юу? Одоо энэ мэдлэгийг авах гээд бид нэр суугаад байна шүү. Тэгэхээр авчгаар яах вэ гэхээр та нар бүр цаатлаар нь бодож тэрийг хийнэ. Энэ ингээд тусалж байгаагийн ард талд энэ хүн чинь ийм энэ хүнийг ингээд тусалснараа энэ хүний одоо энерги тий хараад бүр ингээд тэгээ энэ хоёрыг холбож байгаа нь тоон болоод байгаа юм. Тоон бол 12 зүүн буюу бүр алсын хараатай бүр цаатал дээр нь өөр дээр нь байгаа өгөгдлүүдээ тийм ээ бүгднийг одоо ингээд нэгтгэж байгаа нь энэ тоон болж байгаа. Тэгээд тэр тоонтой хүмүүс өөрөө өөрийгөө ойлгоцсон хүмүүс яадаг вэ гэхээр дураараа ингээд би гэдэг юм эгонд автах гэдэг байхгүй юу? Одоо би юм мэдсэн хүн. Та нар мэдээгүй гэдэг ингээд нэгдээ эвлэхгүй. Тэгэхээр тэрийг эвлүүлэхийн тулд яаж нөөцлийн 3 эрдний тоон дээр нь тавьж игээд байгаа байхгүй юу? Зорилгыг нь нэг болгоод байгаа. Тэрлүүгээ бүгдээрээ чиглээ. Яагаад гэхээр та өөрөө мон болно гэдэг өөрөө ингээд олоод өөрөө юмыг мэдээд өөрөө ингээд үлдээд ирэхээр хүнтэй эвлэхгүй ингээд явах магадлал гардаг байхгүй юу? Тэр эгог одоо яаж тэгж ярихгүй байх вэ? Тэрийг байлгахын тулд нэ дахиад моны голол гэж хэлсэн байж байгаа.
эхлээд ингээ юм мэдээд ирэхээр бид нар мон болж байгаа юм. Нөгөө нэг ухаанаа урдаа барьдаг 1393 мэрэгшил тий. Тэгээд ариун бүслийг холохгүй хүн болоод ирж байгаа нь мон болж байгаа юм. Одоо энэ юмыг аваад ирэхээр бид нар нэг өөрийгөө цэцлээд ирж штэ. Тэгэхээр мон болоод ирж байгаа нь нөгөө эго ингэдэг юм үүснэ. Нөгөө хүмүүсийг харахаараа энэ өстой юм мэдхгүй юу ч мэдхгүй. Энэ одоо яана гэл ингээд ирж байгаа чи эгодод байгаа байхгүй юу? Би өөрөө мэдчихлээ гэд. Тэгэхээр тэр маань буруу гэдгийг над дээр энэ эго ажиллаад байна гэдгийг өөрөө дахиад нөгөө 9-гийн зүгээрээ надаас ямар нэр гараад байна. Би зэм гараад байна. Би тэр хүнийг айгүй ингээд чи өстой юу ч мэдхгүй юм аа гэж хэлэх нь тэр хүнийг гомдоодаг юм уу өөрийгөө ингээд дөвөглөгдөг юм уу дээшлүүлээд байна уу гэдгийг дахиад өөрөөр хяна энээр мэдээлэл зөв байна уу буруу байна уу дахиад энэ дээр очиод 9 талбар дээр өөрийгөө хяна тэгээд ирэхээр яах вэ гэдэг моны голлох гэдэг нь тэр ухамсар байхгүй юу та өөгээд энэ үгүй юу тэгээд энэ дараа нь ингээд би чинь ингэх юм биш үү би надаас нэг жоохон муухай зан гараад байна за тэгвэл би энэ чинь юу вэ нэг өөрийгөө хянаад ирж байгаа нь өөрийгөө буцаагаад тэр зөв рүү нь оруулж байгаа нь моны голж байгаа зөв энэ дээр байна. Ер нь тех гээд байна гэдгээ мэдчихэж тал тэрийг өөрийгөө ойлгож байгаа гэсэн үг юм байна тийм үү? Ер нь бол ингэж байгаа. Хүнд гомдлоод байвал эргүүн болоогүй шинж гэж байгаа. Хүн дээр бурууга тохиод авах юм бол одоо тэр хүн буруу юмаа ойлгоогүй гэсэн. Хүнтэй эвдэлж чадахгүй, хүнтэй одоо нэг юм асуудал үүсээд байвал дахиад өөрийгөө шалгах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Шалгана одоо бид нэр энэ эрдэм номыг авснараа яаж юм гэхээр тэр өөрийгөө нөгөө нэг над дээр юм үүсээд байш шүү энэ асуудал үүсээд энэ яагаад вэ гэдгийг нэг сэрэмсэр үүсээд байгаа нь бидний олдсон шүү дээ тий. Өмнө нь бол тэрийг ерөөсөө тоохгүй энэ ингээд энэс боллоо гэд хайдаг байсан. Гэтэл өөр дээр ажиллаж эхэлж шүү дээ. Энэ асуудал юун дээр болоод байна вэ? Хяналт явж шүү дээ. Өмнө нь бол тий энэ номыг үзег байхдаа бид нар яаж ийнэ гэхээр энэ байдаг л байсан. За ингээд өнгөрнө гэж бодоо хаяад яваад идэг. Тэрээ суралцдаггүй байсан байгаа байхгүй юу? Гэтэл энэ номыг үзээр яаж ийнэ энэ асуудал чинь нэг юмнаас болоод байна шүү. Энэ над дээр байна уу? Аль эсвэл энэ би юун дээр алдаад байна гэж хянах нь өөрөө энэ 9-гийн зүг буюу дахиад эргээд чи моноогоо дахиад голол гэдэг байгаа юм тэр эго дээр байна уу? Тэ миний юм мэдгүйгээс болоод байна уу? Датлаггүй туршлагуугаас болоод байна уу? Энэ дээр ажиллах нь өөрөө энэ эрдэм ном авсны гол онцлог нь байгаа байхгүй юу? Дараа нь яаж ийнө гэхээр тэр хүн чинь моны голоод хүнтэй ингээд ив зүгээ олоод за олж чадахгүйг нь орхиод те ингээд явж гин. Тэгэхээр ингээд энэ дээр нэг юм муухай эрчимийг үйлдвэрлэхгүй байгаад байна да. Одоо зармиг нь бол орхичж байгаа учраас. Тэгээд цаашаа өөрөө явна тийм ээ. Тэгээд авч явж чадхгүйдыг аваад ингээд явж байгаа. Тэгээд ирж байгаа нь өөрөө яаж ийнө гэхээр нөгөө мон огоовл буюу тэр эрдэм номоо гаргаад ирж байгаа байхгүй юу? Нөгөө нэг дөрөв ухамсараа яриад нь штэ би. Өтүүгээ тий. Юм мэдээгүй хүмүүс нь өтүүгээ байгаад нь штэ. Юу ч мэдгүй. Яг байгалийнхаа нөгөө идэж ууж өмсөж зүгтэрээ төвлөрөөд тий яваад байгаа хүмүүс маань өтүүгээ. Тэгэхээр бид нар болохоор энэ номыг аваад байхдаа өтүүгээ байсан байхгүй юу? Ухамсарын баш маш тийм энгийн хэлбэрээр амьдраад байгаа юм. Одоо нөгөө нэг гоё хувцал өмсөж ивэл амьдралын хамгийн одоо нийлэн амьдрахын юм чинь гоё сайхныг эдлээд өгөх нь гэж жилээд байгаа хүмүүс чинь өтүүгээ ухамсар буюу амьтналаг маягийн дээр хэрэгцээ шаардлага дээр л яваад байгаа. Тэр нь болохоор бүр бодтой буюу нөгөө нэг энэ махан биеийн хэрэгцээн дээр яваад байгаа. Оюуны хэрэгцээч биш тийм ээ. Тэгэхээр энийг өтүүгээ үйлрэл буюу хүний нөгөө хүн нэгдлийн үеийг хэлээд байгаа байхгүй юу? Дараа нь бид нар яаж энэ номыг үзлээ. Номыг үзснээр энэ чинь нас ингээ оюун санааг удирдах ёстой юм биш үү? Юмыг өөр өнцгөөс харах ёстой юм шүү. Энийний чинь цаана ингээд сүнс гэдэг юм байд юм биш үү гэд ингээ хараад эхэлж байгаа нь мон болох гэдэг байгаа байхгүй юу? Нөгөө доторх хүн гаднах үйлдэл хоёр ингээ цэгцрээд ирээд байгаа. Тэгээд ирэхээр яаж ийм бид нар чинь гараал эдгээр юм мэдгүй. Яана эднийг гэдэг хэлдэг байхгүй юу? Хүний шүүгээл. Тэгэл ингээл нөгөө фэйсбુક дээр хэрэлдээл эхэлнэ. Наа чин буруу. Чи станаар юм мэдгүй байна. Наад бол чинь яг зөв гэл ингээл шүүгээ шүүгч болоод ir. Тэгээд ирж байгаа яаж ийм гэхээр танаас гарч байгаа энерги чинь дахиад буруу. Шүүн хүнтэй муудалцсан гэдэг чинь та дахиад нөгөө хар энерги нөгөө хардаа өгөөд тий тэр нь өөрөө яаж нэхэр дахиад танаас гарч байгаа энерги нь тэр харыг л тэтгээд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэрийг дахиад шүүгээд ингээд би чинь яагаад энэ асуудал үүсээд ингээд хүнтэй эвдэлж чадахгүй ингээд хүн юм ойлголж чадахгүй яж ингээд байна вэ гэдэг дээр ажиллах нь өөрөө дахиад моны голох ухамсар өөрийгөө засаа дахиад зас гэж байгаа. Асуудал үүсчил байгаа л дахиад өөрийгөө анзаарна. Дахиад энерги цэвэрлэх гэдэг шүү дээ. Мэдээлэл цэвэрлэх гэдэг. Тэн дээр голлоод ирэхээр яаж ийм гэхээр дараагийн төвшин нь энэ мэдлэгийг яг өөрийн болгоод ирж байгаа нь мон огоовл буюу энэ өвд эцсийн огоовл гэж хэлээд байгаа энэ зөнгүүдээс суралцаад ирж байгаа байхгүй. Тэгэхээр бүр цаад талыг нь хараад бүр энэ
бүгдийн зангидах мэдлэгтэй болоод тэгээд ирэхээр яаж яах вэ гэхээр тань дээр бол бүр тэр хас эргэлдэн гэж байгаа байхгүй юу? Дөрвөн ухамсар буюу нэг та бие заслаа. Тэгээд бие засахаараа гээ засаад төрөө засах буюу та ингээд бүр зөв энерги хуулирын тань дээр үүсэж байгаа байхгүй юу? Нөгөө энерги та ухамсартайгаар үүсгээд байгаа байхгүй юу? Өөрийгөө бүр тэр оюун санаагаа засаад байгаа учраас та тэн дээр алдаагаа ахаад ингээд суралцаад алдаагаа ингээд хянаад ирэхээр суралцчихж штэ. Тэн дээр олцтой байгаад байгаа байхгүй юу? Гэтэл хүмүүс яагаад байна гэхээр энийг мэдгүй учраас алдааг бол ерөөсөө хянахгүй. Тэгээд тэндээс хянахгүй болохоор чинь олцгүй байгаад байгаа байхгүй юу? Хайчаад байгаа байхгүй юу? Өө энэ юм өглөө энээс ухтаагаад байгаа байхгүй юу? Гэтэл алдаа буюу тэр ирж байгаа тэр зовлон гэж хэлээд байгаа хүнтэй ойлголцохгүй байгаа алдаа гараад байгаа зүйл дээр энэ юу болоод байна гэд ингээд дахиад ухамсартайгаар хандаа тэндээс энийг олчих юм бол энэ онлоороо ингээд харахаар тэр би хүнтэй харьцагтай муу байсан юм бэ? Би мдэггүйгээсээ болсон юм бэ? Аль эсвэл одоо ямар нэгэн шалтгаануудаа олчих юм бол та тэн дээр ажиллаж байгаа үр дээрээ тэн дээр ололтыг олоод байгаа шүү дээ. Дараагийн төвшөнд энэ чинь энэ л эсэ. Тэр чинь нөгөө миний сүнсний хүсэж байгаа зүйл байхгүй юу? Тэр ирж байгаа тэгээ ухаарлыг авах гээд байгаа байхгүй юу? Тэр мэдээллийг би авах гээд дараагийн сүнсний төрөлтөнд тэр хэрэгтэй учраас би тэрийг хүсэж байгаа байхгүй юу? Тэрийг хийх гэж би энд ирээд 3D ертөнцид ирээд төрөл аваад байдаг. Гэтэл бид нар нөгөөдхийгээ хаяад гоё хоол, хувцас, гоё байшин, машин ингээд буруу яваад байдаг.